Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За CMM-с зохион байгуулдаг CMM Knowledge Sharing Session буюу мэдлэгээ хуваалцах вебинарын зохион байгуулж байгаа хоёр дахь вебинар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн вебинараар болохоор ногоон орон сууцны хорооллыг хөгжүүлэх нь солил ба шийдлэгсэн сэдвээр зохион байгуулагдж байгаа. За энэхүү вебинар маань болохоор Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар төслийн зөвлөх, дэд зохицуулагч, ганцуулга, мөн эко хороолол, орлогод нийцсэн орон сууц сангийн менежер Түшин Багаан оролцож ерөнхийдөө танилцуулж мэдээлэл та бүхэнд хүргэнэ. За вебинараа эхлэхээс өмнө ерөнхийдөө та бүхэнд вебинарынхаа бүтцийг товчхон тайлбарлаад өгье. За эхний ээлжинд болонгууд илтгэгч нар маань 20 минут өөрсдийнхөө танилцуулгыг танилцуулна. За тэрний дараа та бүхэн төсөлтэй холбоотой, танилцуулгатай холбоотой асуулт асуух боломжтой болно. За тэгээд танилцуулга хийж явах үеэр та бүхэнд холбоотой асуултууд байх юм бол та бүхний дэлгэцэн дээр харагдж байгаа Q&A section дээр асуултаа үлдээх боломжтой шүү. За тэгээд танилцуулга дуусны дараа бас та бүхний ирүүлсэн асуултыг нэг нэгээр нь асуугаад хариулаад явах болно. За баярлалаа. За тэгээд одоо танилцуулга эхлэнүүгээд ганцлаг таныг танилцуулга шеэрлээд танилцуулаач гэж урьж байна. Баярлалаа. За сайн байцгаана уу? Юуны өмнө бүгдэнд нь энэ өглөөний мэндийг хүргэе. За ингээд энэхүү бас вебинар болон туршлага хуваалцах нэлээд бас юу гэдгийг өргөн цар өрөвтэй сэдвийн хүрээнд ярилцахаар та бүхэн бас ингээд цаацаа гараад энэхүү вебинарт оролцож байгаа хэвтэлд бас төслийн хамт олонны зүгээс болон хойгын зүгээс залгаснаа илэрхийлье. За миний хувьд болохоор нэргүүн гандуулга гэдэг нэргүүн гандуулга. За барилгын инженерийн мэргэжилтэд эмгэн. За энэ төсөл дээр болгоны одоо Улаанбаатар хотын болоод нийцсэн ногоон орон сууцны төсөл дээр үндсэндээ бол техникийн асуудал болон зөвлөх багтай холбоотой асуудал дээр багийн дэд ахлах буюу энэ бол техникийн шийдэлтэй холбоотой ялангуяа барилгатай холбоотой асуудал дээр ингээд ажиллаж байгаа юм хүн. Тэгээ өнөөдрийн танилцуулгын хүрээнд маань яг хуу энэ манай Афурп гэдэг энэ нэрлээд байгаа ногоон орон сууцны төсөл маань үндсэндээ бас одоо мусаалаа явж байгаа гэх юм уу бас нэлээд анхдагч юм төслүүдийн нэг. За тэрнтэй холбоотой бас нэлээд олон сорилт мөн нэлээд олон шийдлийн холбоотой асуудлууд бид бүхэн тулаад ингээ яг дунд нь явж байгаа хүмүүсийн хувьд та бүхэнд бас танилцуулгаар нэг бас нэлээд товчхон тийм мэдээлэл танилцуулгаар илтгэл бэлтсэн. За тэрний хүрээнд ерөнхийдөө төслийн хэрэгжилттэй холбоотой ялангуяа техникийн асуудал дээр ямар сорилтууд тулгарч байгаа. За тэрнтэй холбоотой ямар шийдлүүд ивж байгаа гэдэг асуудал дээр энэ бол нэлээд төвлөрч илтгэлээ тавьж та бүхэн мэдээлэл өргөнө. За дуутай холбоотой болгон эсвэл дүрстэй холбоотой одоо танилцуулж байгаа илтгэлтэй холбоотой ч юм уу техникийн ямар нэг асуудал гэх юм бол та бүхэн бас шууд хэлээд явахыг бодоорой. За тухайн үрд нь бас засаад ойлгохоор сайжруулах явахыг бодно. За дуу болон дүрс юуны шеэрлж презентац юмнууд зүгээр харагдаж байгаа шинэ хавьжин зүг үү те? Тийм зүгээр харагдаж шүү. За ерөнхийдөө яг энэ төсөл маань бол мэдээж зорилтын хүрээ нь бол нэлийн өргөн. Та бүхэн нэрнээс нь ч гэсэн харж байгаа. За орлогын нийцэгтэй холбоотой асуудал явж байгаа. Ногоон орон сууц гэдэг уур амьсгалтай холбоотой ийм асуудал явж байгаа. За мөн гэр ороллын бахин төлөв юу одоо Улаанбаатар хотын маань нэлийн том боломжтой асуудлуудын бас шийдлийг болохоор эрэлхийж байгаа ийм зорилготой төсөл юм байна. За энэ төслийн хүрээндүүд мэдээж төслөөс батлагдсан алсын хараа 2000 гэх мэтлэн олон одоо шийдвэрийн баримтчүүдийн хүрээнд ингээ явж байгаа төсөл. За төслийн санхүүжилтийн хүрээндүүд миний эхний нүрэнд харж яжсан уур амьсгалын ногоон сон Аз хөгжлийн банк гэх мэтлэн олон улсын байгууллагын бас санхүүжилтийн төслөмжтэйгээр явж байгаа ийм төсөл. За мөн мэдээж одоо бас нийслэлийн маань хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаас эндээ давхар явж байгаа ийм төсөл юм байна. За тэгэхээр төслийн зорилт болон шийдэх явж байгаа асуудлын хүрээнд бол нэлээд одоо тийм өргөн цар өрөвтэй асуудал хамарч байгааг гэдгийг ойлгож байна. За төсөл үндсэндээ нэг 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. За тэрнээс үр дүн нэг буюу одоо яг би та бүхэнд бас хэрэгжилтийн танилцуулгаар бэлтгэсэн байгаа мэдээлэлүүд донд
одоо төсөл үр дүн нэгтэй холбоотой нэгэн тодорхой танилцуулгууд явах гэж ойлгож байгаа. За үр дүн 2 гэдэгтэй холбоотой бол мэдээж ногоорос усны сантай холбоотой. За миний дараа хоёр бас хэлтгэл болон за манай багнаа гэдэг хүний маань тавих хэлтгэлтэй холбоотоос ногоорос усны сантай холбоотоос илүү мэдээлүүд явах. Тэгээд төслийн хүрээнд бол үр дүн нэг бол аль хэзээ эхэлсэн явж байгаа. Хэрэгжилт маань бол одоос барилга угсралт ажилт маань эхнээсээ барилгууд маань ашиглалтанд орохоор ийм асуудлууд явж байгаа гэж харж байна. За үр дүн нэгийн хүрээнд бид нэр ерөнхийдөө 826 түрээсээ дэмжлэг болон ногоорос ус барихаар зорилттой ажиллаж байгаа. За одоогийн түвшинд бол одоос барилга угсралт ажлууд нь яг эдивж байгаа ийм төр зураг байгаа. Яг нь ер нь бол 2026 он хүртэл төслийн үр дүнийг маань бол бүрэн хийгдэж дуусгаар бол харагдаж байгаа. За бүрэлдэхүүн 2 буюу үр дүн 2-ын хүрээнд бол ажлууд маань бас эхэлсэн явж байна. За тэрнтэй холбоотой бас дэлгэрэнгүй сантай холбоотой танилцуулга өгч бас бивэл техникийн асуудал дээр бас та бүхэнд тодорхой хэмжээний мэдээлэл өгөх явагдана. За үлдэж байгаа бүрэлдэхүүн буюу үр дүн 3-ын хүрээнд нь болохоор ерөнхийдөө ногоон сэдвийг орж иж байгаа гэдэг талаар бас харьцангуй манай барилгын салбарт за ялангуяа санхүүгийн салбарч дээр шинэлэг гэдэг утгаараа чадвар хөгжүүлэлттэй холбоотой ажлууд бол бас зохион байгуулалтад явагдав. За түүнтэй холбоотой бодлоготой холбоотой бас техникийн баримт бичигтэй холбоотой асуудлууд үүс бид бүхэн давхар авч явах бол манайд бас одоохондоо яг энэ хүү чиглэж байгаа холбоотой асуудлууд маань бас жоохон дотоодын мөнгө яваад байгаа энэ зэрэг байгаа учраас бүрэлдэхүүн 3 маань л илүү одоо тэр нормсны холбоотой техникийн баримт бичигтэй холбоотой асуудал маань зохиолж явж байгаа гэж харж байна. За төслийн хэрэгжилт маань бол ерөнхийдөө 2019 оноос ерөнхийдөө хилцээр хийгдснээр Монгол Улсын засгийн газар болон Аз хөгжлийн банк хооронд хилцээр хийгдснээр л ихсэн. За төслийн яг одоо хэрэгжилт ихсэн нь 2020 оны 5 сар байдаг. За 2020 оноос хойш ерөнхийдөө төслийн эхний шатны буюу зураг төсвөл за навьжсан судалгаанууд гэх мэтлээ бүхэл шатны судалгаанууд яваад 2023 оноос бол үндсэндээ бол ажлын зургууд маань дуусаад барилга угсралтын ажлууд маань бүрэлдэхүүн 1-ийн хүрээнд бол ихсэн байгаа. За төслийн ерөнхийдөө байрлалын хувьд болохоор одоогийн байдлаар бол бид бүхэн Баян Ушуу шаархад гэсэн одоо Улаанбаатар хотын маань дид төвийн хүрээнд бодлогын баримт чинь тусгагдаж явж байгаа. Хоёр дид төвдөр төлөвлөж явж байна. За Баян Ушуу шаархад гэдэг энэ хоёр одоо дид төвийн хүрээнд бол үндсэндээ бол яг одоо барилга угсралтын ажлууд нь бол 598 айлын орон сууц бол барилга угсралтын ажлууд эхэлсэн гэж явж байна. За манай хамгийн түрүүнд ихсэн барилгууд бол мэдээж 2023 онд бол ихсэн. За одоо энэ он 25 оны 1-р дуурайлалтаа багтаагаад эхний барилгууд манай улсын төмс болон ашиглалтанд орохоор бэлтгэхтэй явж байгаа гэж ойлгож байна. За бүрэлдэхүүн 1-ийн хүрээнд одоогийн түвшинд манад ерөнхийдөө нийтдээ нэг 826 айлаас 614 айлын одоо барилгын зураг төслийн ажил маань суурь судалгаа болон барилгын зураг төслийн ажлын гişүүрэнд дууссан. За түүний зэрэгцээд 598 айлын орон сууцны барилга угсралтын ажил маань одоо яг эдэмдээ явж байна. За 76 айлын бол үлдэж байгаа орон сууцны сонгон шалгуур болон одоо гүйцэтгэгчийн сонгон шалгуур энэ хүү процесс маань бас давхар явж байна гэж харж байна. За бүрэлдэхүүн 2-ын хүрээнд ерөнхийдөө хэрэгжих талбартай холбоотой төлөвлөлтийн асуудлууд ерөнхийдөө шийдэгдсэн. За үүнтэй холбоотой дагалдаад гарах бас техникийн шаардлагууд холбогдох техникийн баримтч хөлбөр ингээд бас үүдэлсэн. Ингээ явж байгаа. За бүрэлдэхүүн 2-ын хүрээнд бол ерөнхийдөө одоогийн түвшинд бол Баян Ушуу гэдэг энэ дэдвийн хүрээнд 20 га талбар дээр барилгын төсөв бичсэн техникийн баримтч хөлбөр гэж үүнд усаар батлагдсан. Одоо бүрэлдэхүүн 2 хэрэгжих одоо хэл бэлтгэл ажнууд хангагдсан юм гэж байна. За бүрэлдэхүүн 3-ын хүрээнд бол бодлогын шимжилтийн холбоотой ажлуудыг бас давхар зөвхөн явж байгаа. Энэтэй холбоотой онцлог зүйлс бэлтгэл яам болон ресурсны төв за мөн нэсний холбоотойгоо бас давхар хэмжээний чиглэлээр бас мэдээлэлд хэвтүүлсэн ингээ явж. За ингээ бид энэ хүрээндээ та бүхэн танилцуулаа явна гэж болж байна. За ногоорон сууц гэхээр бас нэг жоохон юу гэдэг одоо юу гэдэг тайлбар хэлж гисэн ойлголтын зөвлөлт бодлоо. Тэгэхээр яг бид бүхэн санхүүжилт өгч байгаа гэх юм уу энэ одоо GCF гэдэг байгаа уур амьсгалын ногоон савтай холбоотой асуудал дээр уур амьсгалын ногоон савтай холбоотой асуудал дээр ер нь бол
ихэнх санхүүжилт болон төслийн ялангуяа энэ бүрэлдэхүүн хоёртой холбоотой санхүүжилт маань урамжлалтай ногоон сон буюу GCF гэж нэрлэж байгаа нь олон улсын байгууллага гаргаж байгаа. За урамжлалтай ногоон сон нь бол ерөнхийдөө бол нийтдээ 194 орны хамарсан одоо дэлхийн хэмжээнд явж байгаа бүхэл энэ ногоон төслүүдийг санхүүжүүлдэг ийм одоо байгууллагуудыг нэлээд томоохон байгууллагуудын нэг. За урамжлалын ногоон самбаас гол тавьж байгаа шалгуур үзүүлэлт нь юу гэхээр бүлэмжийн хэгийг бууруулах асуудал явж байгаа. За тэрийг одоо mitigation гэх мэтлэн ярьж явж байна. За дараагийн нэг чухал юм болохоор beneficiary гэж нэрлэгдээд байгаа хүртээмжийг фондчдын хүртээмжтэй холбоотой асуудыг олчилж харж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэхүү хоёр үзүүлэлтээр фондчдын санхүүжилттэй холбоотой асуудлыг бол бас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй шийдэж явдаг ийм бас дүр зураг байна. За манай бүрэлдэхүүн нэгийн хүрээндүүд ерөнхийдөө санхүүжуулагч байгууллага Азийн хөгжлийн банк болон урамжлалын ногоон сангаас тавьж байгаа гол шаардлага нь юу гэхээр дулааны хэмнэлттэй буюу ногоон орос үзхийг мөн хүн давхрын өндөр гэх мэтлэн холбоотой нэлээд хэдэн техник үзүүлэлтүүдийг бас тодорхой хэмжээнд хязгаарлаад өгсөн ийм одоо шаардлагууд байгаа. За жишээ нь давхрын өндөр гэхэд нам давхрын буюу 5-6 давхар. За хүн гагийн хувьд ерөөхдөө 300 хүн га гэдэг ийм одоо нэгтрэлтэй холбоотой асуудлуудыг бол бүрэлдэхүүн нэгийн хүрээнд бол тавьсан байгаа учраас тэрний хүрээнд энэ зураг төслийн ажлууд хийгдэж байгаа гэж харж байна. За дуруу төслийн ажлыг бол үндсэндээ бол манайх бас дотоодын болгон гадны нэлээд хэдэн одоо олон зөвлөх техникийн одоо инженерийн техникийн ажилчид оролцож ингэж боловсруулж гаргаж байгаа. За ногоон орос усны зургийн хүрээнд бол одоогийн байдлаар бол цаашаа Баян гошуу талбар дээр харж байна. 462 өрхийн орос усны зургийн ажил маань үндсэндээ B13 гэдэг талбараас бус талбарууд маань одоо зурагтаад одоо холбогдох яа нэгэн газраараа нэг экспертизээр орж батцсан бодлогосролт ажил эхэлж байгаа ийм ажлууд явж байна. За шар хат талбар буюу манай нөгөөний төвийн хүрээнд явж байгаа талбар манай 338 миллион устай. За энэ дээр бас мөн талханаа давхрын ийм барилгууд явж байгаа гэж харж байна. За мөн зургийн ажлууд үндсэндээ бол дуусаад одоо барилга өсөлт ажлууд орцсон ингэ явж байна. За эндээс харж байгаачлан ногоон байгууламжтай холбоотой асуудал дээр бас нэлээд одоо өндөр үзүүлэлтүүд орж иж байгаа болж байгаа. Тэгэхээр ногоон байгууламжийн хувьд бол ерөнхийдөө манай одоо нормд тавигдсан байдагчлан нөгөө гадна зам талбай сосоод эдгээр оруулалт тооцохгүйгээр тэр бас цэвэр гэдэг ийм залтууд бол бий. За тэр нь бол 25-30% гэдэг ийм асуудлууд бол бас тусдаа явж байгаа гэж харж байна. Тэгэхээр нэлээд бүрэлдэхүүн нэгийн хүрээнд бол нэлээд тийм сэрэг төлөвлөлттэй нам давхрын юм орон сууцад явж байна гэж бас харж байна. За харт бодлын ерөнхийдөө эндээс харж байна. За эндээс харж байгаачлын ногоон ресурстай холбоотой нэлээд олон шийдлүүд бол энэхүү одоо бүр төслийн эхний үе шатны орон сууцнуудаар тусаа ирсэн байгаа. За тэр нь бол мэдээж энэ одоо цахилгаалчтай холбоотой нарны автонгуудыг зөвлөсөн сахуулаад за хүлэмжийн асуудал за Трамп модел гэж нэрийгддэг одоо нарны эрчим хүчээр бас халдаг ийм асуудлууд гэх мэт нэлээд олон тийм одоо юу гэдэг ногоон шийдлүүд бол биднээс ихний зураг төслөөр тусгаад ингээд одоо бодлого өсөлт дэжнэ нэгдэж явж байна. За одоо энэ дээр ерөнхийдөө бодлого өсөлтийн ажилтай холбоотой дүр зураг харагдаж байна. Энэ манай баян гошуу талбар дээр явж байгаа. Нийтдээ бол одоогийн байдлаар бол яг баян гошуугийн талбар дээр бол нийт 10 блок ийм орон сууцны ажил маань явж байна. За үндсэндээ 4 блок буюу энэ урд харагдж байгаа B15 нэрлэж байгаа энэ талбарын хувьд бол бодлого өсөлтийн ажлууд 25 оны 1-2 дугаар хэлэлтэд багтаад ашиглалтанд орохоор ингэ явж байна. Одоо дотоод засал руу орцсон хийгдээ явж байна. За хойно явж байгаа 6 блокийн хувьд бол ерөнхийдөө 25 онд бас ижүүрэн дуусгаар энэ онд бол ерөнхийдөө бодлого өсөлтийн төмөр бетоны болон одоо бүтээцийн ажлууд нь бол ижүүрэн дууссан ингэ явж байгаа. Ийм төв зөрөгтэй явж байна. За эндээс харж байгаачлан ерөнхийдөө барилгын бүтээцийн хувьд бол төмөр бетон бүтээцтэй дүүргэлтийн хантай ийм барилгууд явж байгаа харж байна. За мэдээж ногоон шаардлагатай холбоотой энэ асуудал дээр бол манай яг санхүүжүүлж байгууллагаас тавьж байгаа шаардлагын хүрээнд бид нар бас зайлшгүй олон улсын бас стандарт шаардлагуудыг энэ төсөлд нэвтрүүлэх юм зайлшгүй шаардлага явж байгаа. За төрний хүрээнд бид нар бол ээж гээд одоо олон улсын санхүүгийн корпорацаас эрхлэн авдаг IFC гэж нэрлэж байгаа энэ байгууллагаас эрхэлж явуулдаг. Үндсэндээ л ногоон барилгын одоо стандарт явж байгаа. За тэр стандарт тэгвэл эхний энэ бүрэлдэхүүн гэдэг энэ барилгууд дээр бас хэрэгжүүлээ явж байгаа гэж харж байна. За тэгэхээр ногоон шаардлагуудаа хэн яаж үнэлж байгаатай холбоотой асуудал бас энэ хөлтөл дээр цугцаан дуртай явж ойлгож байна. За шараад тэдний хүрээнд хийгдэж байгаа орон сууцны хүрээнд бол ойролцоогоор нэг 262 аливаа орон сууц явж байна. За энэ 262 аливаа орон сууцны бас мөн адилхан ардталт явж байгаа тэр 3 блокийн ажил бол
үндсэн дэвтэр дотор цэцлүүгээ орцсон. Одоо мөн адилхан 25 оны 1-р дуурайлалтаа ашиглалтанд орохоор. За дараагийн энэ явж байгаа одоо блокууд маань бол мөн бас 25 онд бүрэн тусгаар ийм зур зургуул явж байгаа гэж харж байна. За мөн адилхан төмөр тооны ажлууд маань бүтээц ажлууд маань дуусаад одоо барилгын сизон буюу 3 сар 4 сараас үндсэндээ бол үрлэг болон дотор цэцлэгийн ажлууд, шогон шүлжээний ажлууд гэх мэтлэн дагалдах ажлууд маань хийгдээ явах. За ингээд хавчлаад харах юм бол ерөнхийдөө эндээс харж байна. Эхний энэ B12 гэдэг барилга маань үндсэн дэвлэлийн барилцаар дэд бүтцийн ажлууд нь 98% хийгдсэн. За бодлого сэрэлтийн ажлууд үндсэндээ 80% очиж байгаа. Ийм ажлууд гэж. За тэгэхээр гадны фасаднаас ахуулаад ерөнхийдөө бол дотор ажлууд гэх мэтлэн нэлээд олон ажлууд бол бас давхар явж байгаа гэж бодож байна. За мэдээж хүүтний удирдлагатай холбоотой гадны ажлууд нь бол төр зөкссөн юм бол байгаа. Тэгэхээр тэр бол мэдээж удирдлагын чанартай ажлууд учраас тухайн норм дүрм заасны дагуу бас бид өөрчлөлт явах ийм төр зөвлөл байх. За шараад дэд үе хүрээнд ч гэсэн мөн харж байгаа ч гэсэн дэд үтсийн ажил нь бас ерөө өвдсөн. За дэд үтсгээр бол ерөөхдөө гад дэд үтсээ хэлээд маш. За мөн одоо барилга сэрэлтийн ажил үндсэндээ бол даалгаар болсон. Ингээ явж байгаа гэж харж байна. За энэ мөн Кавказ явж байгаа барилгуудын маань одоо гүйцэтгэлүүд харагдаж байна. За яг нь Аз хөгжлийн банктай холбоотой энэ юу гэдэг гадны одоо хөрөнгө оруулагч энэ сохижуулж байгаа байгууллагатай холбоотой бас хэд хэдэн одоо нийгмийн чанартай асуудлууд бас орж ирдэг. За тэрнүүд мэдээж одоо юу гэдэг гэр ороллын бас зэрэгж байгаа учраас тухайн гэр орол амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин нот олжлохгүй. За мөн ажлын байртай холбоотой асуудлууд, өрхийн орлоготой холбоотой асуудлууд явдаг болохоор бас энэ хүлэмжтэй холбоотой асуудлаас нөөцлөр явж байгаа. За хөлөмж манууд ерөөдөө 3 одоо шийдлэр хийгдээд тухайн одоо орон сууцнд амьдарч байгаа хүмүүс бас одоо юу гэдэг юуны өрхийн орлоготой холбоотой за мөн хүнсний яс аюул байдалтай холбоотой асуудлуудаа тухайн хотон дотроос шийдээд явах. За сүүхэн энийг бас юу гэдэг хөтөлбөртэй байдлаар зохион байгуулах явах гэх мэтлэн энэ нийгмийн чанартай асуудлуудыг бол бас индустриийн хүрээнд давхар шийдэж явж байгаа. За мэдээж энэ нийгмийн чанартай орж ирж байгаа энэ хүү одоо юу гэдэг бүлэмж гэх мэтлэн энэ асуудлууд дээр л манай санхүүжүүлж байгууллагууд грант буюу бүцэлгүй тусламжаар эрен төлөвлөлтөнд төслөөр бас санхүүжүүлж явж байгаа. Ийм бас одоо давхар дэд төслүүд бол бас энэ орон сууцнуудад цуг явж байна гэж бол харж байна. За одоо ерөнхийдөө жоохон ногоон орон сууц гэдэг юм болж байгаа детальчлаад байгаа гэх юм. За ерөнхийдөө бид түрүү хэлсэнчлэн олон улсын төвшөнд энэ гадны ногоон санхүүжил босгож байгаа энэ санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө мөнгө татах юм энэ асуудал дээр зайлшгүй энэ олон улсын хөлбөмбөг зөвшөөрөлтгүй стандартын асуудал тавигдаж байгаа. За манай хувьд бол энэ ээж гээд энэ стандартын дагуу явж байгаа. Тэгэхээр энэ стандартын одоо юу гэдэг гол шаардж байгаа нь юу гэхээр үндсэндээ 3 юм шаарддаг даа. За нэг нь болохоор эрчим хүчний хэмнэлттэй байх хэрэгтэй. За нөгөөх нь болохоор усны хэмнэлттэй байх хэрэгтэй. За нөгөөх нь болохоор тухайн барилгад ашиглагдж байгаа материалын хүлэмжийн ялгууралтай холбоотой асуудлыг тодорхойлон шийдсэн байх хэрэгтэй гэдэг ийм юм явж байгаа. За тэгэхээр үндсэндээ шатлаасаа хамаарат хэдийн хөө бууруулж байгаас хамаарат энэ стандартаа бол одоо авдаг зэрэглэлүүд бий. За яг нь манай индустрийн хүрээнд бол хамгийн бага буюу хамгийн багадаа 20% хангад эхний инженерист одоо сертификат авч болж байгаа. Тэгэхээр тэр сертификатыг биш шаардж байгаа. За мэдээж энэ сертификатыг авахд бол тодорхой хэмжээний процессыг явуулна. Хөндлөнгийн хяналтууд бас давхар хийгддэг. Зургийн шатнд болон угсралтын шатнд хийгддэг. За яг манай одоогийн төвшөнд болохоор ерөнхийдөө одоо эхний дуусгаж байгаа барилгууд маань бол одоо хөндлөнгийн хяналт буюу угсралтын шатны хяналтууд нь одоо эх оны хэрэгдээд тэгээд сертификат авахар явж байна. За мэдээж энэтэй холбоотой хөндлөнгийн хяналтууд нь бол бас зүгээр нэг одоо юу гэдэг хүн хийчихгүй. Ирэх бүхий яг тухайн байгууллагаас бас одоо шаардлагыг хангасан энэхүү аж ахуйн хийж болон байгууллагууд хийдэг. Энэтэй холбоотой тодорхой зардал бүхний холбоотой асуудлууд хүмүүс явдаг. За ерөнхийдөө манай ихний явж байгаа мэдээ зардал мөнгөтэй холбоотой ялангуяа энэ ногоон стандарттай холбоотой сэтгүүлжүүлэх зардалтай холбоотой асуудалтай бас тодорхой бас мэдээлэл та бүхэн бас сонирхож байгаа гэж ойлгож байна. Эхний манай одоо энэ явж байгаа 800 айл дээр оролцоог нэг 50 мянган долларын зардал явж байгаа. За тэр нь юу гэхээр хөндлөнгийн байгууллагуудаар хяналт хийх энэ холбоотой зардлууд дээр нь л хоригдож явж байгаа гэж бол харж байна. Тэр ерөнхийдөө ээж гэдэг энэ сэтгүүлийг авахд аль хорооллоор нь бүлэглээд авах юм бол харьцангуй санхүүгийн ачааллууд нь барилгынхаа одоо юу гэдэг төстэй харьцуулахад харьцангуй одоо боломжийн хэмжээнд бичиж болдог гэдгийг л харж байна.
За манай мэдээж дотоодод бас энэ ногоон барилгатай холбоотой асуудлууд одоо төрийн зөвлөмж байгууллагаас ч тэр давхар бас явж байгаа гэдгийг та бүхнээс мэдээлэл өргөсөн зүйтэй баг. Тэр одоогийн байдлаар бол яг олон улсын түвшинд бас хөдөлгөөн зөвшөөрөлт хүч. За ялангуяа энэ барилгын ашиглаж байгаа материалууд дээр орж байгаа энэ хүлэмжийн хийтэй холбоотой асуудлыг одоо хэмжиж юу гэдэг нь баталгаажуулах үз энэхүү бас дотоодын одоо яг одоо сертификатжуулах энэ процесс маань бол ижүүн бас болоогтой холбоотой зайлшгүй өгдөг хүмүүсийн олон улсын одоо ногоон барилгын хүлэмж зөвшөөрөлт үзэн сертификат энүүтэй холбоотой ажлыг зохион байгуулахын шаардлага бол энэ төслүүдийн хүрээнд үүсэж байгаа гэж бол харж байна. За ээж гэдэг энэ системээр явж байгаа гол юм нь болохоор яг мэдээж ногоон барилгын шаардлагыг хангаж байгаа ч гэсэн яг юу гэдэг нь томоор нь гэх юм уу төслийн төр зүрээр нь хараад үзсэн юм бол мэдээж тавьж байгаа шаардлагууд нь бол ерөөхдөө одоо материалтай холбоотой нэлээд асуудлууд явж байгаа. За тэрний юу гэхээр материалын сонголттой холбоотой асуудлууд дээр за дулаалгын материалаас ахуулаад зүгээр нэг одоо гадуур хийгдээд идэг полистирол ч юм уу хөөсөн зэрэг ийм дулаалга хийж бас болохоор өдөр зүрхгүй. Яг тэгэхээр тухайн барилгын материалыг үйлдвэрлэхэд болон тээвэрлээд угсралт хийхэд шаардлагатай тэр хүлэмжийн хийтэй холбоотой асуудал тулгардаг учраас материалууд дээр бол бас тодорхой хэмжээний хүлэмжийн хийтэй холбоотой асуудлыг харж иж сонголтуудыг нэгэ явдаг байна. Тэгэхээр за тэр материалуудын хувьд бол ерөнхийдөө яг хийцийн материалын хувьд бол харьцангуй гайгүй хүчлэлт гэх мэтлэн материалууд явж байгаа. За бусдаар бол ерөнхийдөө ихэвчлэн архитектур болон заслын материалууд болон одоо сангийн материалууд дээр ихэвчлэн шаардлагууд нь орж ирнэ. За архитектур материал гэхээр юу үндсэндээ заслын материалууд дээр бол шалын асуудал байгаа. За шал гэхэд одоо юу гэдэг зөвхөн л цаасан шахмал ч юм уу одоо манай паркет гэж бас буруу барилгын маань нэрлээ яваад байгаа. Тэр зөвхөн цаасан шахмал шал бас тэр шаардлага дээр бас өндөр одоо хөлбөмбөгийн ялгуулалттай холбоотой асуудлаар бас тэнцдэггүй ийм асуудал явж байгаа. За тийм болохоор модон шалнаас ахуулаад асуудлууд явна. За мэдээж дулаалгатай холбоотой асуудлууд явж байгаа. За мөн радиатортай холбоотой термостат гэх мэтлэн энэ хаалтнаас ахуулаад асуудлууд явж байна. За мөн цахилгаан дээр бага зарцуул хэрэглэдэг LED гэрлүүд гэх мэтлэн ингээд материалууд дээр бол тодорхой шаардлагууд бол орж ирж байна. За дулааны хэмнэлттэй холбоотой асуудал дээр бол цонхтой холбоотой асуудлууд болон гадна агаартай харьцаж байгаа хааны эзэлтэй холбоотой асуудлууд орж ирж байгаа. За энэ болгон дээр үл ерөөхдөө тухайн шаардлагууд нь орж ирээ юм. За цонх гэхэд лови гэж нэрлэгддэг. Одоо нарны цэцлэг дотор оруулаад дотор ойлгож орчин үеийн хэмнэлт хийдэг ийм тусгай дүрхлэгтэй шилний асуудал орж ирдэг гэх мэтлэн ингэ явж. За тэгэхээр яг эднийг ингээ яриад явахаар манад дээр яг энэ асуудлууд нь дотоодын хүрээнд хэр шийдэгдэж байна гэдгийг бас ярьсан зүгтэй. Яагаад тэгэхээр одоо бид хүн бол төсөл нэгийн хүрээнд барилгуудаа яваад эхэлж байгаа болохоор дотоод хийж болж гин үү? Манай барилгын компаниуд маань хийж болж гин үү? Энэхүү материалын одоо юу гэдэг ордцтой холбоотой асуудлууд хэр байна? За мөн өртөгтэй холбоотой асуудлууд нь хэр байна гэх мэтлэн олон асуудлууд бол бид бүхний хүрээнд бол одоо тулгарч байна. За тэр болгон дээр бид хүн бас тодорхой шийдэл гаргахыг бол ингээд эргэлхийлээ явж байна. За ер нь бол яг энэ яриад байгаа материалуудтай холбоотой гэх юм уу асуудал дээр бол харьцангуй бүр огт шийдэж болохгүй гэж бас хэлж болохгүй. За мэдээж тодорхой хэмжээнд үнийн өсөлттэй холбоотой асуудал байгаа. За тэр холбоотой асуудлыг манай төслийн зүгээс бас тодорхой хэмжээнд бүтэцгүй тусламжаар шийдэх юм болцоо нь бол бас бүрдсэн ийм төслүүдийн нэг. За тэр хүрээндээ бол материалын үнэн дээр нэмэгдэж байгаа. Тодорхой тэр одоо санхүүгийн тэр ачаал юмнуудыг бол бүтэцгүй тусламжаар бас шийдэх ийм уран болцоотой ийм төслүүдийн нэг. За одоо жишээ нь тэр нарны автан гэх мэтлэн дээврүүдэд тавьж байгаа цахилгаан усуудтай холбоотой энэхүү асуудал нь тэр чигтээ бас бүслүүдсэнээр шийдэгдэх гэх мэтлэн нэлээд олон асуудлууд дээр бол бас санхүүгийн хөшөөргүүд давхар явж байгаа гэдгийг харж байна. За нөгөө талаас бас нэг барилгын компаниудын маань маш олон хүмүүсийн дунд байдаг үнэтэй барилга болчдөг гэх мэтлэн асуудлууд байгаа. За гэвч тэгтээ тэрийг бол бас нэг зөвхөн угсралтаар бас хараад иж болмоор байгаа. Тэрний юу гэхээр тухайн барилга маань өөрөө угсралтын шатнд зарцуулж байгаа одоо тэрхүү хөрөнгө оруулалт нь тухайн барилгынхаа насжилттай ингээд за 40 хамгийн багадаа 40-оос 50 жил за магадгүй 100 жил гэх мэтлэн энэхүү олон жилийн насжилттай холбоотой асуудлыг тавиад за түрүүний тэр яриад байгаа нэг 20% гэх мэтлэн одоо энэ дөр л яг манай эрчим хүчний хэмнэлт 31, усны хэмнэлт 27, за материал дагуулгын хөлбөмбөгийн ялгуурлын хэмнэлт нь 34 гэх мэтлэн эхний урдсан дүнгууд үл явж байгаа. Тэгэхээр энэхүү хувьд айгүй бага юм шиг сонсогдож байгаа хэрнээ тухайн яг барилга дээр зөвхөн эрчим хүчний хэмнэлтэн дээр нь тэр 40-оос 50 жил ашиглах тэр хугацааг нь ингээд тавиад үцгээд маш өндөр одоо санхүүгийн үрээ шиг авчирч байгаа.
За тэр материал дагуулгадж байгаа хүлэмжийн ялгаралтай холбоотой асуудал дээр нөгөө материалууд дээр нэмэлт шаардлага тавиад ингээд ирэхээр тухайн одоо яг эцсийн хэрэглэгч болон иргэдэд очиж байгаа тэр орон сууцны одоо чинь шалан гэхэд зөвхөр нэг хятадын тийм цаасан шахмал биш одоо модон шал байх жишээтэй цонхон гэхэд юм тийм хэлгээд авах үз гурал хуршилгээтэй одоо үнэтэй цонх байх жишээтэй гэх мэтлээ тухайн одоо иргэдэн дээр хөрөнгө болоод очиж байгаа үйл хөдлөх хөрөнгөийнх нь одоо үнэлгээг нь өсгөж байгаа ийм асуудал. За тэрнтэй холбоотой одоо юу гэдгийг одоо эх 5 жил 10 жил гэх мэтчлэн ялангуяа энэ Улаанбаатар хотын хэмжээнд дэд бүтцийн хүртээмжтэй холбоотой ялангуяа энэ тарифтай холбоотой асуудлууд одоо яг эд орцаар яригадаад ингээд цааш ч гэсэн энэ бүр улам одоо юу гэдгийг хүндрэлтэй байдлаар аваачих ийм дүр зургийг хүрээндэл за бид хүн барилгын салбарт явж байгаа одоо ялангуяа энэ хөрөнгө оруулалтын ногоон төслүүдийн хүрээндэл ач холбогдол болон одоо үр дүн нь илүү он ойлгогдсон бол одоо иргэдэд болон энэ салбарт мэдгэдэггүйц ийм төвшөнд хүрэхээр харагдаж. За тэгэхээр одоо бид хүн бол одоо юу гэдэг зөвхөн энэ одоо барилгаа сайн дуулаалаад өчмөш нэмэлт хийснээр бол тухайн одоо агаарын бохирдлоос ахуулаад за мэдээж орон сууц чинь одоо түүн шугамд холбогдсон байгаатай холбоотой станцууд дээр ирэх тэр ачааллууд ямар хэмжээгээр буурах вэ? Тэнд ямар хэмжээгээр нүүрсний одоо юмнууд төлж одоо юу гэдэг байгаль орчинд таавлах тэр зардлууд нь буурах уу? За автаа тэр чинээгээр буурах уу гэдэг энэ том асуудлууд дээр л ялангуяа энэ хойдыг одоо энэ орон сууцаар нь үржүүлээд тэр 40 50 жилээр ингээ үржүүлээд харахад бол маш өндөр ач холбогдолтой ийм төслүүд бол харагдана гэж ойлгож байна. За төслийн бүрэлдэхүүн хоёрын хэмжээнд бол ерөнхийдөө баян хөшөөгээд нэрлэж байгаа бүхний энэ талбар дээр 20 талбар дээр идэвхэн бол барилгын төслүүд дэжүүрээ хийгээд ингээд батлагдсан байгаа. За тэгэхээр мэдээж төслийн 2 дугаар бүрэлдэхүүний хэсгийн хүрээнд бол хөгжүүлэгч компанитай бид хүмүүс хамтарч хэрэгжүүлэхээр зорж байгаа учраас тодорхой хэмжээний зарим асуудлуудыг бол бас хязгаарлаж болохгүй юм байна гэдгийг бол бид хүмүүс бол олж харсан байгаа. За тэр нь юу гэхээр одоо хөгжүүлэгч компаниудад бид нар бол хэд хэдэн удаагийн уулзалтууд хийгээд саналуудыг аваа явж байгаа. Тэр нь одоо манай яг бүрэлдэхүүн нэгдээр тавигдсан байгаа. Тэр 4-5 давхар одоо 5-6 давхар за тэр 300 хүн га гэх мэтлэн олон энэ асуудлууд бол мэдээ цаашаа санхүүжилттэй холбоотой, үр ашигтай холбоотой асуудал нөлөөлж байгаа учраас харьцангуй бас энийг бас нэг тодорхой бас хөгжүүлэх боломжтой хэмжээнд тавьж өгөх хэрэгтэй байна гэдэг үүднээс санхүүжүүлэгч байгууллагуудаар ярьж байгаад үндсэндээ бол бас давхрын өдрийг нь бас 16 хүртэл за хүн гадаа холбоотой асуудал тодорхой хэмжээнд дунджаар буюу холимог төлөвлөлтөй байхаар ингэж бас одоо зөөлж өгсөн гэж хэлж болно. За энэтэй холбоотой бас эхний одоо энэ бичвэрүүдийн маань батлагдаад ингээд одоо хөгжүүлэлтүүд бас бэлэн болоо явсан байгаа гэдгийг бас бүхэн хэлсэн зүйтэй байна. Тэгэхээр яг бүрэлдэхүүн нэг хоёртой холбоотой асуудал дээр пайлот буюу одоо эхний ээлжийн одоо төсөл хэрэгжүүлэхээр бид хүнд бол бас шараа талбарт маань 7000 м квадраттай одоо чөлөөлөгдсөн талбай байгаа. За тэрэн дээр бол одоо шууд хөгжүүлэгч маань өөрийнхөө зураг төсөлтөд орж ирээд ингээд төслөө хэрэгжүүлэх бүрэн болцоотой. Гол бид нарт тавьж байгаа техникийн асуудал дээр нь бол нөгөө санхүүжилэгч байгууллагаас тавьж байгаа шаардлагын хүрээнд нөгөө олон улсынхаа ногоон сертификатыг авсан байх ёстой гэдэг үндсэн шаардлага тавигдчих орчиж байгаа гэж харж байна. За дэд үтстэй холбоотой асуудал нь нэгдүгээр эрхтэй холбоотой асуудал нь манай одоо Аз хөгжлийн банкны бас ГАТИФ гэдэг нэрлэгддэг гэр орлогын хөгжүүлэх төсөл байгаа. За тэрний хүрээнд бол энэ дэд үтсийн нэгдүгээр эрхний асуудлууд бол өдийн одоо төвийн шугамд хийгдсэн ийм бэлэн талбарууд байгаа гэж харж байна. За мэдээж 20 дугаар эрхтэй холбоотой барилга руу холбох энэ өргөдлийн дэд үтсийн асуудлууд бол бас хийгдээд энэ төсөл бүрэлдэхүүн хоёрын хүрээнд бол хийгдэж явахаар харагдаж байгаа гэж харж байна. За энэ дэд үтсгээр бол нөгөө юу ч тийм ээ цахилгаан, дулаан, цэвэр бохор гэд одоо яг юу гэдэг төвийн бүхэл шугамуудыг ярьж байна гэж бодлож байна. За ерөнхийдөө ингээд миний одоо шилжилт маань дуусч байна. За тэгээ асуулт хариултан дээр та бүхэн сонирхсон одоо илүү найрчлах энэ асуултан дээр хариулт авъя гэж бодлож. За анхаарал хандуулсан баярлалаа. За сонирхолтой танилцуулга тавьсанд баярлалаа. За Эханос сангийн маань буюу орлогод нийт орон сууц сангийн маань танилцуулгыг хийхээр төвшин байгаа нэг орж байна. За сайн байцгаана. Та бүхний өдрийн мэндийг хүргье.
танилцуулга маань харагдаж байна слайд маань. Харагдаж байна. За томруулаа. За юуны төрөнд одоо өнөөдрийн вебинарт цаг гаргаж оролцож байгаа. Нэлээд арилжааны банкны төлөөллүүд маань нэлээд харагдаж байна. Дээрээс нь бас бусад салбарын ялангуяа энэ үйл хөдлөлийн салбарын бас төлөөллүүд орж ирсэн байх гэж найдаж байна. За миний би эко хороол ба орлого нийтс орон сууц сангийн менежер буюу төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийг хариуцсан дэд зохицуулагч Төвшин Баган байна. За ингээд сая бас гамтуулга зөвлөх маань бол нэлээдгүй мэдээлэл өглөө. Ялангуяа бидний хувьд бол арилжааны банкудтай өвлөдлөх хөгжүүлэгч барилгын компаниудтай нэлээдгүй олон удаагийн уулзалтуудыг хийсэн байдаг. За энэ хүрээнд бол одоо яг хамгийн тулгымдсан асуудал буюу асуултууд нь юу гэдэг вэ гэхээр яг одоо төслийн хүрээнд баригдаж байгаа барилгууд дээр ямар стандартын шаардлагууд хангуулахаар төлөвлөж байгаа бэ? За дээрээс нь одоо яг ямар стандартын дагуу одоо барилгуудаа сертификатжуулах вэ гэдэг асуултууд аягүй их орж ирдэг. Тэгэхээр энэ бас асуултууд тодорхой хэмжээний хариулт өгсөн байх гэж найдаж байна. За миний хувьд бол өнөөдөр та бүхэндээ одоо яг энэ хөрөнгө оруулалтын сантай холбоотой үйл ажиллагааныхаа талаар товчхон танилцуулна. За тэгээд орон сууцны ерөнхий зах зээлийн тоон нөхцөл байдал ямар байна? За төслийн хүрээнд одоо манай одоо энэ хөрөнгө оруулалтын сан болон нийслэлийн хэсэг дарганд хамран газар одоо хооронд ямар үүрэг оролцоо хамтын ажиллагаа явж байгаа вэ гэдгийг бас нэг тодорхой болгож та бүхэн мэдээлэл өгье гэж бодлоо. За тэгээд хамгийн сүүлд нь бол DBM Asset Management компани буюу энэ төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлж байгаа энэ компани талаар товчхон танилцуулаад за тэгээд сангийнхаа хүрээнд одоо ямар үйл ажиллагаа одоо хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгөөд за үүний дараа бол хэвтүүлээ асуулт хариултынхаа одоо асуулт хариултаараа үргэлжлүүлээд өнөөдрийнхөө вебинарыг өндөрлөе гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар хотод нийтдээ 1.8 сая хүн амьдарч байгаа гэж байгаа. Үүний бол 230 мянган өрх буюу одоо талтай сая орчим хүн бол ингээр оролт оршин сууж байна гэдэг ийм статистик мэдээлэл байна. За энэ нөгөөдгөр бол одоо бид бүхний мэдж байгаа өнөөдрийн одоо хамгийн тулгымдсан байгаа асуудал буюу утааны асуудал үүсэж байна. За гэрт 116,858 өрх амьдарч байгаа гэсэн тоогоо бол нүүрсээр ажилтдаг 100 ухтай ийм орон сууц одоо жижиг хэмжээний орон сууцнд бол 102,462 өрх амьдарч байна гэдэг ийм тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр гарын бохирдлын хэмжээ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй стандарт хэмжээнээс 6-аас 10 дахин давсан юм байна. За бас сүүлд хийсэн судалгаагаар энэ хотын хөрсний бохирдол бол нэлээдгүй хэмжээнд хүрсэн буюу нийтдээ 80% нь хөрсний бохирдолтой хөрсөндөө 40 м хүртэл одоо ийм бохирдсон байна гэдэг ийм тоо үзүүлэлтүүд байгаад байгаа. За дээрэс нь одоо нэгдсэн үндэсний байгууллага хөгжлийн хөтөлбөрийн бас хийсэн судалгаагаар юу гэж байна вэ гэхээр гэрт амьдардаг бүрхүүд жилд дунджаар 4.6 тонн нүүрсдүүлж байна. За энэ нь бол жилдээ 17 тонн нүүрс хүчлийн давхар эслийг бол агаарт ингээ ялгаруулдаг гэсэн юм тоо мэдээлэл байдаг. За үүнийг бол Монгол улсын хэмжээнд бол одоо бусад орнуудыг бодвол хажуул төрөөс гарч байгаа юм ялгарл хүлэмжийн ялгарл бол бага боловч яг махун хэрэглэнээс гарч байгаа хүлэмжийн ялгарл нэлээд өндөр байдаг. За нэг хүнд ногдох хүлэмжийн ялгарлынхаа хэмжээгээр манайх бол дэлхийд нийгэм хоёрт ороод ингээ сүүлийн энэ жил бол ингээд ийм асуудалтай байгаа. Энэ нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр нөгөө талдаа бидний одоо хамгийн зөв шийдэл нь бол урт хугацаанд дунд болон урт хугацаанд орон сууц тэр нь бол одоо хуцаагаад
одоо хүлэмжийн ялгарлыг бууруулах ногоон шийдэлтэй. За ингээд өрхийн амжиргаа дэмжсэн юм эко хорооллууд байх нь хамгийн зөв юм а гэсэн юм шаардлагыг харуулдаг. За өнөөдрийн байдлаар бол зах зээл дээр нийтдээ 45,100 ширхэг айлын өрхийн одоо ийм орон сууцны төслүүд 217 төсөл бол хэрэгжиж байгаа гэсэн юм судалгаа байна. За тооцоололоос харахад бол 200 мянган нийт одоо орон сууц байх шаардлагатай байгаас одоо нэг 25 орчим мөнгө нь бол зах зээлдээ баригдаж явж байна гэсэн юм тооцоолт байна. За тэгэхээр 2013 оноос хойш хийсэн судалгаагаар бол ерөнхийдөө үүдээ орлогын түвшин бол харилцан адилгүй байна. Энийг ер нь бол худалдаа авах чадрын түвшин бол буурах хандлагатай буюу 2013 оноос хойш бол шинээр баригдаж байгаа орон сууцны хэмжээ дунджаар нэг 26.5%-аар буурч байна. Буюу одоо 2014 онд 66 м2 орон сууцны эрэлт ер нь бол өндөр байсан бол одоо 50-аас доош м2 руу өрхүүд орж ийнэ гэсэн одоо ийм статистик байна. За нэг талаас нь бол орон сууцны үнэ өөрөө өсөж байна. Айгүй өгцөн өслөө ялангуяа ковидоос хойш бол 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ нь бол нэгдүгээрт бид нэр барилгын түүхий материалыг импортоор авдаг. Энэ нь бол валютын анхны бас хэлбэлзэлд бүртэмтгий буюу тогтмол гадаад валютын эсрэг манай дотоод валют суларж байгаа үед одоо энэ бүртүү бол өсөх хандлагатай байна. За өрхийн орлогын тухайд аваад үзэх юм бол ерөнхийдөө чинэлэг бүлгээс бусад өрхийн орлогыг худалдаа авах чадвараар аваад үзэхлээр 5-аас 18%-аар буурсан. Ялангуяа эмзэг бүлгийнхээ орлогын түвшин бол илүү буурах юм хандлагатай. Дунд түвшнийхэн бас 7%-аар буурсан байх ийм тооцоололтой байгаа. Тэгэхээр манай төслийн хүрээнд бол орлого дийдсэн ногоон орон сууцыг одоо яг энэ зорилтод бүлгийн өрхүүдэд санал болгоно. Буюу тэдний одоо эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлаар ингэж төлөвлөлт болон санхүүжилтийнхаа бүтцийг бол ингэж хийж байгаа гэж ойлгож байна. За орон сууцны салбарт хувийн хвшлийн оролцоо ер нь ямар байгаа вэ гэхээр хэд хэдэн одоо төрлийн төслүүд явж байна. Нэгдүгürt бол зөвлөлт холбоотуулсан үед баригдсан одоо энэ ашиглалтын шаардлага хангах бүрэлдэхүүн барилгууд дээр бол дахин одоо барилга байх замаар одоогоор бол 100 орчим орон сууцн дээр бол дахин төлөвлөлт хийгээд явж байна. Тэгэхээр 250 орчим орон сууцны төслүүд хийж явахаар төлөвлөгөөтэй байна. За 2013 оноос нийслэлийн засгийн хамгаалалтын газраас бол хувийн хвшилтэй хамтраад барилгын компаниуд одоо газрыг буюу гэр орооллын газрыг дахин төлөвлөж гэсэн одоо юм гэрээний хүрээнд бол ажлууд явж эхэлсэн. Гэвчиг бол санхүүжилтийн нөхцөл байдал за тэр үдсийн хүртээ хэмжээтэй холбоотойгоор бол энэ төслүүд маань нийтдээ 15 орчим муутай хэрэгжээд явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр эндээс бас биднэрт бас томоохон сурамж болсон асуудлуудыг бидэд бас энэ төслийн хуваарь шийдэх гээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За орон сууцны эрэлтийг дэмжих төрийн оролцоон дээр юу байсан бэ гэхээр мэдээж та бүхэн мэдж байгаа 2013 оноос хойш явж байгаа одоо энэ засгийн газрын хөнгөлөлтөй орон сууцны зээлэг хөтөлбөр явж байгаа. Энэ дээр бол Монгол банк болон харьцааны банкуд хамтраад нийтдээ 9 орчим ипотекийн зээлийг олгосон байдаг. За энэ бол нэг 80-100 мянган өрхийн орон сууцн дээр бол санхүүжилт толгой явсан гэсэн тооцоол байгаа. За нийслэлийн зүгээс бас тодорхой хэмжээний өөрсдөө одоо санхүүжилтээ босгоод явж байгаа юм төслүүд байдаг. За нэгдүгürt бол 2022 онд бол 17 сая орчим доллар буюу 50 орчим тэрбум төгрөгийн үн цасыг харилцаалаад энэ дээр бол тодорхой хэмжээний бас зорилт бүлгүүдэд чиглэсэн ийм одоо орон сууцыг бол санал болгоод түрээслээ дэмжлэх болон түрээслэх чиглэлээр бол ашиглуулаа явж байгаа. Сая энэ оны сүүлээр бол 4-р улиралд 500 сая долларын санхүүжилтийг босгоод за энэ
сэлб дэдүү гэж ярьж байгаа. Энэ дэдүүгийн хүрээнд бол 12,000 айлын орон сууцны хорооллыг ингээ байгуулахаар нийслэн зүгээс бол явж байгаа гэсэн мэдээллийг та бүхэнд өгье. За ер нь засгийн газрын одоо хөтөлбөр за орон сууцлах бодлогын хүрээнд бас нэлээдгүй олон төслүүд хэрэгжиж явж ирсэн. Тэний нэг нь бол одоо манай энэ төслийн өмнө нь хэрэгжээд явж байгаа дэд төвүүд буюу Улаанбаатар хотын гэр орооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр гэж байдаг. Нийтдээ 3 биш хотны хүрээнд 6 дэд төвийг барьж байгуулах ажлууд явагдаж байгаа. Эндээс бол эхнээсээ Шархад, Сэлб, Баян-Бошуу гэсэн дэд төвүүд нь бол дэд бүтцийн ажлуудыг хийгдээд одоо энэ дараагийнхаа орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх боломж нь бүрдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За ингээд мэдээж манай төслийн хүрээнд бол 5,000 орчим айлын орон сууцны төсөл явж байна. За Монголын ногоон санхүү корпорац гэдээ бас энэ орон сууцны чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой бас ийм төсөл байгаа. За EBRD-ийн 712 айлын орлого нэрцээ айлын ногоон орон сууцны төсөл байна. Бүгдээр нь Солонгос улсын бас Экзим банкны санхүүжилттэй Солонгос 1 2 гээд орон сууцны төслүүдээс явж байгаа. За бас Баянголын аам гэдэг бас орлого нэрцээ орон сууцны төслүүд явж байгаа. Тэгэхээр ер нь бол засгийн газрын бодлого хөтөлбөр юуг дэмжиж байна вэ гэхээр алсын гараа 2050 шин сэргэлтийн бодлого. За ингээд сая батлагдсан шинэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр. За ингээд нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлээр бол төвлөрлийг сааруулах одоо чиглэлээр бол нэлээд анхаарч байна. За хоёрдугаарт бол ажлын байрыг нэмэгдүүлэх. За гуравдугаарт бол одоо ингээд хамгийн хүн одоо анхдагч хэрэгцээ буюу орон сууцны асуудлыг шийдвэрлэх. Энэ дээрээ бол орлогот нийцсэн буюу affordable housing гэдэг энэ концептыг бол дэмжиж төр засгийн зүгээс бол одоо энэ дээр анхаарлаа хандуулаад явж байгаа. Энэ нь бол бас манай төслийн одоо зорилготой бүрэн нийцээд явж байгаа юм байгаа. За одоо та бүхэндээ би төслийн ерөнхий мэдээллийг танилцуулъя. Гэхдээ сая манай гантулга зөвлөх бол нэлээдгүй дэлгэрэнгүй ярьсан. За энэ слайдн дээр би зүгээр юу тодруулмаар байгаа гэвэл энэ төслийг буюу Улаанбаатар хотын орлогот нийцсэн ногоон орон сууц гэдэг төслийг 2 үндсэн хэрэгжүүлэгч байгууллага хэрэгжүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт бол нийслэлийн засаг дарганы тамгын газар. Тамгын газар ямар ажил хийж байгаа гэхээр энэ төслийн үндсэн санаачлагч. За төслийн одоо байршлыг тодорхойлж байгаа. За төслийн үндсэн шаардлага шалгуур ялангуяа техникийн төвшөнд ямар шаардлага шалгуур хангаж явах уу гэдэг одоо энэ бүх одоо шаардлагуудыг тодорхойлох ажлыг бол зохион байгуулж явж байгаа. За тэгээд дээрэс нь бол одоо энэ газрыг иргэдтэй солилцох энэ механизмыг бол үндсэн одоо хэрэгжүүлэгчээр хариуцаад явж байна. За DBM Asset Management буюу одоо энэ төслийн 2-р бүрэлдэхүүнсийг хэрэгжүүлэгч компани нь бол одоо Монгол Улсын хөгжлийн банкны харьяа ийм охин компани. За үүнээр бол юу хийж байна вэ гэхээр арилжааны банкуд болон үйл хөдлөх хөгжүүлэгч барилгын компаниудтай бол одоо санхүүжилтийг зөвшөөрөгдөх замаар за энэ одоо 1-р бүрэлдэхүүн хэсэгт барьж байгаа орон сууцнуудын хорооллуудын техникийн шаардлага болон энэтэй төвцүүлж за ингээд дараагийнхаа орон сууцны хорооллуудыг барих ийм санхүүжилтийг хэрэгжүүлнэ. Нөгөө талдаа бол яг зорилтод бүлэг буюу одоо ингээд оролт шинээр орон сууц худалдаж авч байгаа манай төслийн хүрээнд энэ авж байгаа өрхүүдэд бол одоо хамгийн боломжийн таатай нөхцлөөр ипотекийн санхүүжилтийг олох ийм зорилготой ийм хоёр нэгж байгаа. Тэгэхээр за төслийн зорилго цаг хүрээ дээр бол та бүхэн дөрөв бас дурдсан нийтдээ 6 дэд төвийн хүрээнд бол Улаанбаатар хот олон төвд Улаанбаатар хот болох зорилго тавьж байгаа. Үүний бол Баян-Бошуу, Шархад гэдэг 2 дэд төв дээр манай төсөл
одоо фокуслаж ажиллана. Тэгэхээр баян орчим дээр бол нийтдээ нэг 20 орчимгаа, шар хатан дээр бас нэг төдий хэмжээний одоо газар дээр дахин төлөвлөлтийг явна гэж ойлгох хэрэгтэй. За энэ төслийн хэрэгжилтийн бас мэдээллийг нэлээдгүй өгсөн. За 2019 онд бол анх төсөл улсын хурлаар батлагдаад ингээд явж байгаа. Одоо бол бүрэлдэхүүн 1-р хэсэг маань бол нэлээдгүй агцтай амжилттай явж байгаа. 110 айлын 4 блок одоо энэ оны сүүлээр эх оны ихээр бол ашиглалтанд орохоор явж байгаа. Ингэснээр бол манай 2-р бүрэлдэхүүн хэсэг дараагийнхаа төслийг хэрэгжүүлэх боломж нь бүрдээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За нийтдээ төсөл маань 570 сая орчим доллараар 5,000 айлын орон сууцыг барина гэж төлөвлөж байгаа юм. За үүний бол 228 сая долларыг нь Азийн хөгжлийн банк, уур амьсгалын ногоон сан, за ингээд өндөр технологийн сан гэдэг энэ 3 байгууллагаас бол санхүүжилтүүд орж ирж байгаа. Уур амьсгалын ногоон сангийн 95 сая долларын санхүүжилт нь бидний үүсгэн байгуулахад төлөвлөж байгаа. Эко орол ба орлогод нийцсэн орон сууцны санд бол орж ирэх юм. За энэ сан дээрээс бол цаашгаа арилжааны банкудтай хамтраад одоо хамтарсан санхүүжилтаар одоо энэ үйл хөдлөлт хөгжүүлэгч барилгын компаниуд бол хөгжүүлэлтийн зээлийг олгоно. Нөгөө талдаа бол ипотекийн санхүүжилтийг олгоод явахаар ингээд төлөвлөсөн. За уур амьсгалын ногоон сангийн 50 сая долларын буцалтгүй тусламж байгаа. Энэ дээрээс бол 30 орчим сая доллар нь одоо энэ орон сууцаа яагаад одоо ногоон болгох гээд байгаа. Гэтэ нөгөө талдаа орлого нийцсэн байх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн бас худалдаа авах чадварт нийцүүлэх зорилгоор энэ одоо уур амьсгалын ногоон сангаас бол тодорхой хэмжээний грантууд олгож байгаа. Энэ грантаар буцаагаад энэ ногоон барилга болгож байгаа хүртгийг бууруулах нөхөн халдварыг бол барилгын компаниуд олгоод явна. Тэгэхдээ үүнийг бол ээж стандартын дагуу буюу яг ногоон шаардлага шалгуур хангасан одоо энэ үзүүлэлтийг хараалцаж үзэж нөхөн халдварыг хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. За 1-р бүрэлдэхүүн хэсгийн төслийн хэрэгжилтийн явц дээр бол шараад болон баян орчим дээр хоёулын дээр нь 2020 онд нийслэлийн зүгээс бол газар чөлөөлөлтөө хийгээд за ингээд зураг төслөө боловсруулад ингээд барилгын ажлууд маань явагдаж байна. Баян орчим эд түвийн нийт одоо төслийн хэрэгжил буюу 462 айлын орон сууцны хэрэгжилт нь 37% гүйцэтгэлтэй. Үүнээс бол 110 айлын орон сууцнд бол эх оны ихээр ингээд ашиглалтанд орохоор явж байна. За шараад эд түвийн хүрээнд бас мөн адилхан 338 айлын орон сууцыг бол одоо энэ чөлөөлсөн газар дээр барьж байгуулна. Нийт хэрэгжилтийн явц 35%. Гэхдээ 110 айлын эхний орон сууцнууд бол эх оны ихээр ингээд ашиглалтанд ороод явна. За түрүүн бас гамтгалаг зөвлөх маань хэлж исэн. Төслийн хүрээнд бол одоо газар чөлөөлөлт хийгдсэн байгаа 7000 м2 газар шараад эд түвээр байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо хэрэгжүүлэх боломжтой байршил бол шараадны эд түвийн байршил. Тэгэхээр энэ дээр бол бид хугацаа хадгалгүйгээр эх оны одоо барилгын эхлэл эхлэхээс өмнө одоо бэлтгэл ажлуудаа хангаад ингээд эх оны дунд үехэд эхний одоо барилгын ажлаа эхлүүлэх юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За бүрэлдэхүүн 2-ын тухайд бол та бүхэн одоо харж байгаа 462 айлын орон сууц барих баригдаж байгаа энэ орон сууцнуудаас одоо газар солилцох замаар энэ ягаан хэсэгт амьдарч байгаа айлуудын газрыг солиод за энэ дээр нь бол бүтээн байгуулалтын ажлаа явуулаад нийтдээ баян орчим эд түв дээр 2237 айлын орон сууцыг 20 га дээр за шараад эд түв дээр бол 1851 айлын орон сууцыг ингээ 13.8 га дээр ингээ барих гар төлөвсөн. За түрүүн хэлсэн бүрэлдэхүүн 2-р хэсэг нь бол бүрэлдэхүүн 1-ээс бага зэрэг ялгаатай буюу бүрэлдэхүүн 1-р хэсэг дээр бол нийслэлийн зүгээс болон төслийн зүгээс зураг төслөө бүгднийг боловсруулад гүйцэтгэгчийг сонгон шалгах замаар бол барилгаа бариулж байгаа. Бидний хувьд буюу бүрэлдэхүүн 2-р хэсэг дээр бол манай төслийн зүгээс
техникийн шаардлагуудаа л тодорхой тавьж өгнө. Буюу одоо нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг дээр хамгийн өндөр барилга нь 5 давхар байгаа бол бидний хувьд бол энэ давхрын тоо бол харьцангуй ийм одоо уян хатан нөхцөлтэй буюу 9 давхар хүртэл өсөх боломжтой. А дээрээс нь энэ дээр бол зөвхөн орон сууцны барилга барих гэдэг байгаа биш. Бид нэр энэ дээр тухайн хөгжүүлэгчийн одоо өөрсдийн зах зээлийн нөхцөл байдалд одоо хийсэн судалгаан дээр үндэслээд одоо commercial space-үүд үйлчлэгийн талбай за болон одоо босод ажлын байрыг нэмэгдүүлэх за тухайн хөгжүүлэгчийн бас ашиг алдагдлалд нөлөөлөх үзийн одоо төлөвлөлтүүдийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулаад өөрсдөө төлөвлөх юм боломжтой байгаад байгаа. Тэгэхээр бидний зүгээс бол техникийн хувьд шаардлага тавина. Хөгжүүлэгч нар маань бол өөрсдөө саналаа бэлдээд ороод ирнэ гэсэн юм санаатай. Энэ төлөвлөгөөтэй явж байгаа шүү. Тэгэхээр нөгөө үн өртгийн хувьд бол бас харилцан адилгүй байх боломжтой тий. Тэгэхээр нөгөө энэ бол цэвэр хөгжүүлэгчийн одоо өөрсдийн санаачлагт үндэслэж одоо үн өртөг бол хэд байх нь гарч ирнэ. За юм байна. За түрүүн бас хэлсэн барилгууд маань бүгдээрээ ээж сертификатаар баталгаажаад явахаар төлөвлөгдөж байгаа. Яг нь бидний хувьд бол эсвэл 2020 оноос эхлэхэд дотоодын ногоон барилгын стандарт бол хараахан гарч ирээгүй байсан. Одоо бол бас дотоодын ногоон барилгын стандарт шинээр боловсруулагдах ажил маань бол нэлээдгүй эрчимтэй явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр бидний хувьд бол эхний ээлжинд ямар ч гэсэн ээж гэдэг стандартаараа бүх барилгуудаа бол стандартжуулаад сертификатжуулаад явна гэдэг юм төлөвлөгөөтэй байгаад байгаа. Тэгэхээр явандаа бол дотоодын стандартыг бас ашиглахыг үүсэхгүй байна. За одоо би та бүхэнд DBM Asset Management компани болон сангийнхаа үйл ажиллагааны төлөвлөгөөг товчхон танилцуулаад энэ одоо өнөөдрийнхөө вебинарын танилцуулга өндөрлөе гэж бодож байна. За компани маань бол DBM Asset Management компани Монгол Улсын хөгжлийн банкны 100% охин компани 2016 онд улсын хурлаар эдийн засгийг дэмжих сэргийн хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хүрээнд бол Монгол Улсын одоо нийгмийн эдийн засгийн хөгжлийн ач холбогдолтой энэ төслүүдэд бас хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад сангийн санхүүжилтийг бол одоо хөрөнгө оруулалтын сангийн одоо энэ сангийн санхүүжилтээр бол одоо энэ хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлье гэсэн төлөвлөгөө гараад 2017 оны 5 сарын 5 дугаар сарын засгийн газрын 135 дугаар тогтоолоор бол компаниг үүсгэн байгуулах шийдвэр гарсан байдаг. За ингээд санхүүгийн зохицуулах хорооны одоо хөрөнгө оруулалтын менежментийн үйлчлэгийг үзүүлэх зөвшөөрлөө бол 12 сарын 15-ны өдөр 2017 онд авч ирсэн. Одоогоос 7 жилийн өмнө. За ингээд бол энэс хойш компани зүгээс одоо яг энэ Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийг одоо хамтран хэрэгжүүлэх энэ ажлыг эхлүүлээ явж байгаа. За 2018 оны 2 сард бол одоо энэ төслийн анх концепт буюу одоо энэ санхүүжилтийн хүсэлт нь ур амжилтын ногоон сангийн тузын хурлаар батлагдаа явж исэн. За бид нар бас энэ хугацаанд бас нэг өөр төслийн санхүүжилтийг бас ур амжилтын ногоон сангаар баталгааж авсан бол хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл байгаа. Бас 175 сая $5 санхүүжилтийг батлуулсан. Одоо энэ төсөл маань бас манай энэ төсөлтөд зэрэгцээд эхлээд явж байгаа. Тэгэхээр одоо арилжааны банкуудтайгаа бол энэ чиглэлээр цаашдаа бас дахиад ингээ хамтраад явахаар төлөвлөж байгаа. За эко хоролбоо орлого нийцсэн орон сууцны сангийн тухайд бол сая 2024 оны 9 сарын 19-ний нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас санд бол $95 сая хүртэлх хэмжээгээр хөрөнгө оруулалтыг шийдвэр гарсан. 2024 оны 11 сарын 25-ны өдөр сангийн одоо үүсгэн байгуулах баримт бичгийг санхүүгийн зохицуулах хорооны хурлаар чилэлцээд зөвшөөрлөө олгосон байгаа. Тэгэхээр одоо сан маань бол одоо яг бүртгэлийн ажил маань энэ оныхоос үлээ эх оны ихээр бол эцэслэгдээд ингээ явахаар ингээд төлөвлөгдөж байна. За бидний зүгээс бол цаашдаа бол яг энэ ногоон чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг бол нэлээдгүй
хамтдаж ингэж арилжааны банкуудтайгаа хамтдаж ажиллагаа төлөвлөж байгаа. Хийн сан маань эко оролтын сан, хоёрдугаарт нь бүсийн ногоон хүртээмжтэй агро бизнесийн хөдөө аж ахуйн сан байгаа. Гурав дахь сан нь бол ногоон хөгжлийн сан гэдэг. Энэ бол бас гурван сан гуруулаа уур амьсгалын ногоон сан буюу одоо энэ дэлхийн хүлэмжийн ялгарлыг бууруулах одоо үндсэн мандаттай энэ байгууллага дээр бол үндсэн одоо санхүүжүүлэгчээр явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За дөрөв дэх сан нь бол үндэсний стратегийн үндэсний хөгжлийн сан гэдэг сан байгаа. Энэ сангаар дамжуулаад бид нэр хөгжлийн банктайгаа бас хамтраад хөгжлийн банкны бас тодорхой хэмжээний зээлүүд дээр бүтцэжлэх тэр гэсэн одоо энэ зорилгоор бол энэ сангийн үйл ажиллагааг бэлтгэл ажиллагаа хангаад явж байна. За эко орлын ба орлогын зоон сууцны сангийн санхүүжилтийн схем гаргаж байна. Уур амьсгалын ногоон сан бол санхүүжилтийг Монгол Улсын засгийн газарт болгож байгаа. Засгийн газар болон нийслэлийн засаг дарганы хамт газар нар энэ сангийн их усрыг дамжуулан зээлгээд нийслэлийн засаг дарганы хамт газрын зүгээс эко орол ба орлогын зоон сууцны санд хөрөнгө оруулалт хийгээд энэ сангийн нэг зэрэг эзэмшиж болоод ингэ явнаа. За сан маань бол санхүүгийн төлөвлөгөө оны одоо бүртгэл хяналтанд ор явна. Үйл ажиллагаа явна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн дагуу хувийн хөрөнгө оруулалтын сан буюу private equity fund гэсэн одоо ийм төрлөөр үүсгэн байгуулалтад явж байгаа. Энэ сан маань бол бас одоо энэ яг хөрөнгөний зах зээл дээр хэмжээ болон одоо энэ зорилгын хуваарьнд бол нэлээдгүй анхдагч бас том хэмжээтэй ийм сан байгуулахаар одоо ийм сан манд болж байгаа. За сангийн удирдлагыг бол DBM Asset Management үндэсний компани буюу Монгол Улсын хөгжлийн банкны 100% харьяа охин компаниар хэрэгжүүлээд явна. За сангийн санхүүжилтийн схемийн тухайд бол арилжааны банкуд яг энэ төслөөдөө зориулаад ногоон одоо ийм бондыг халттай өрөөнд санал болгоно. За тэгэхээр бид нар бол бондын санхүүжилтийг гүйцэтгэх замаар одоо энэ эко орлыг бүтээн байгуулах, хөгжүүлэгчд болон худалдаа авах, орон сууц худалдаа авах өрхүүдэд зориулсан санхүүжилтийг бол арилжааны банкудтайгаа хамтраад ингэ явнаа. Тэгэхээр бидний зорилго бол уур амьсгалын ногоон сангаас орж иж байгаа энэ хөнгөлөлтөө их усрыг бол $1 орж иж байгаа бол энийг цаашаа $3 болгох энэ механизмыг хэрэгжүүлэхээ зорж ажиллаж байгаа гэсэн үг ээ. За нийтдээ сангийн хүрээнд 4188 айлын орон сууцыг 5 жилийн хугацаанд эхлүүлээд 2033 он гэхэд бол барьж байгуулад дуусна гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За эцсийн ашиг хүртэгч буюу одоо энэ хөгжүүлэгчид очих зээлийн хэмжээ бол нэг дунджаар нэг 14.5 орчим, худалдаа авагчид буюу одоо өрхүүдэд очих зээлийн бүртэг бол 6% хүүтэй очихоор ингээд төлөвлөж байна. За энэ дээр бол нэг анхаарах ёстой зүйл нь хөгжүүлэгчид очиж байгаа энэ зээлийн хүү бол зах зээлийн нөхцөл байдалтай уялдаад дээш доош өсөх боломжтой. За өнөөдрийн байдлаар бол Монгол банкны бодлогын хүү 10% дээр буусан байгаа. Ерөнхийдөө инфляцийн түвшин буурч байгаатай холбоотойгоор бол их усрын зардлага буурах хандлагатай байна. Тэгэхээр бид нэр бол энэ 14.5 бол бас өгдөг нь буурах боломжтой. Яагаад гэвэл арилжааны банкуудын бас санхүүжилтийн их усрын зардал бол бас буурах боломжтой гэж байгаа. Дээрээс нь бид нар бас банкудтайгаа уулзаад үзэхэд хэрвээ энэ барилга маань өөрөө ногоон гэдэг шаардлагыг буюу хангаад ээж гэдэг стандартыг хамгаалж чадах юм бол бид нар бас олон улсаас татсан байгаа энэ хэмт их усртэй санхүүжилтээ бас энэ одоо чиглүүлэх бүрэн боломжтой байна гэсэн ийм мэдээллүүдийг өгч байгаа. За тэгэхээр хөгжүүлэгчийн хувьд бол энэ доор харагдаж байгаа графикын дагуу бол орон сууцны манаас хангаас 35% чинь арилжааны банкнаас 35 нийлээд бол нийт төслийн төсөв бүртгэн 70 орчим хувийг бол арилжааны банк орон сууцны сан бол хамтран санхүүжүүлнэ. За барилгын компани бол өөрсдөө өөрийнхөө 30% гаргаад ингээд санхүүжилтээ ингээд хэрэгжүүлээд явна. За төслийн хүрээнд нэг шаардлага байгаа нь юу вэ гэхээр
Уран амьсгалын ногоон сан болон Аз хөгжлийн банкны зүгээс энэ байгаль орчин нийгмийн удирдлагын систем. За энэ дээр бол уран амьсгалын ногоон сангийн санд бол нэлээдгүй бид нар бол үүрэг хүлээсэн. Юу вэ гэхээр хүлэмжийн ялгартыг бууруулах. За хоёрдугаарт тухайн одоо орон сууцыг худалдаж авч байгаа өрхүүдэд бас тухайн хэмжээний шаардлага шалгуурыг хангасан байх гэсэн ийм нэлээдгүй бас нийгэм байгаль орчны бас тодорхой юм шаардлагуудыг хангах ийм үүрэг хүлээсэн. Тэгэхээр төслийн маань хүрээнд бол одоо энэ оролцогч талууд буюу арилжааны банкуд болон за үйл хөдлөх хөгжүүлэгч барилгын компаниудтай бол одоо энэ мэдээллийн удирдлагын систем гэдэг энэ системийг бол нэлээдгүй ач холбогдол өгж ажиллана, шаардлага тавьж ажиллана. Гэхдээ энэ дээр бол бас төслийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг ялангуяа одоо чадварыг бичлэх хөтөлбөрүүд бол зэрэгцээд явах юм аа. Тэгэхээр бидний зорилго бол одоо хэтэрхий өндөр шаардлага тавиад оролцогчдын оролцоог хумах гэдгээс илүү нэг шаардлагын дагуу одоо энэ оролцогч нартныхоо бас чадварыг нэмэгдүүлээд явах ийм бас хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төлөвлөд ажиллаж байна. За хамгийн сүүлийн слайд маань орж ирж байна. Хөгжүүлэгчийн сонгон шалгуулах процесс маань бол 2 үе шаттай явахаар төлөвлөгдсөн байна. За урьдчилсан сонгон шалгуулалт буюу одоо барилгын компаниудыг бол энэ хамтарсан ажлын хэсгээс үнэлээд за арилжааны банк маань бас тухайн хөгжүүлэгчдийн үнэлээд за ингээд бол богино жагсаалтыг гаргана. За энэ богино жагсаалтан дээр бол ерөнхийдөө одоо төсөл хэрэгжүүлэх боломжтой этгээдүүдийг оруулснаар бол дараагийн үе шатны сонгон шалгуулалт буюу яг одоо аль биесны тендер маань бол энэ дээр явна. За ингэлээр мэдээж бол үнэлгээний орооны зүгээс урьдчилсан сонгон шалгуулалт тэмцээний оролцогч нарт бол тендерийн байрны бичгээ санал болгоод за энэ дээр бол нийслэлийн зүгээс бол техникийн үнэлгээ хийгээд за манай зүгээс бол санхүүгийн үнэлгээ хийгээд за ингээ хамгийн өндөр оноо авсан оролцогч нартай бол гэрээ байгуулах ажил маань бол ингээд гүйцэтгэгдээд ингээ явнаа гэсэн юм төлөвлөгөөтэй явж байна. За ингээд миний зүгээс бол энэ танилцуулга маань ингээд үгээр дуусж байна. Анхаарал хандуулж өнөөдрийн энэ вебинарт цаг гаргаж оролцож байгаа бүх төлөөлөлтөд маш их баярлалаа. Та бүхэндээ бас шинэ оны минь төргий. Тэгээд төлөө товчхон асуулт хариултынхаа уулан руу ороод ингээд тодруулах асуулт хариулт байвал хариултаа тавья. За баярлалаа. Танилцуулга тавьсан Түшин багандаа баярлалаа. Нэлээд асуултууд орж ирсэн байна. За та бүхэн нэмэлт асуултууд байх юм бол дахиад сануулъя. Q&A section дээр оруулаад асуултаа оруулаад тэгээд бид бүхэн нэг нэгээр нь хариулаад явах боломжтой шүү. За эхний асуулт нь болохоор Баян хошуун шар хот 2-ын барилгын компани хийж байгаа юу? Баян хошуун шар хотод хэрэгжиж байгаа төслийн ажлыг хийж байгаа шиг байна. За нэг барилгын компани хийж байгаа, ямар барилгын компани хэрэгжүүлж байгаа гэсэн асуулт байна. За би тэр асуултанд нь хариулт явуучих. Сонсож байгаа болов? Сонсогч. За асуулт ерөөсөө баярлалаа. За надтай холбоотой гэх юм уу, техниктэй холбоотой асуудлууд дээр эхний 3 асуултан дээр би шууд хариулт өгч болох байхаа. За эхний асуултан дээр хариу өгödгийг. За Баян хошуу шараад одоо яг хэрэгжиж байгаа барилга ухсралтын ажил дээр бид бүхэн маань одоо төслийн бүрэлдэхүүн нийттэй холбоотой ажил дээр ойролцоогоор нэг 10-аад гүйцэтгэгч компаниудтай ажиллаж байна. Тэгэхээр бол хоёр энэ салбар дээр тухайн одоо ажлын одоо юу гэдгийг төсөл болгон дээр бас тустай өөр компаниуд ажиллаж байгаа гэж харж байна. Тэгэхээр нэг компани гүйцэтгээгүй олон буюу 10-аад компани гүйцэтгээ явж байгаа. За хоёрдугаар асуултан дээр хариу өгөхөөс за сертификат дээр ямар нэртэй мэргэжлийн компани зөвлөгөө өгч байгаа гэж байна. За сертификат дээр ер нь бол IFC-гээс болон энэ юу гэдэг олон улсын санхүүгийн корпорациос эрх бүхий буюу тухайн одоо юу гэдэг
юуг нь зөвшөөрлийг авцсан ийм олон улсын компаниуд ажиллах шаардлагатай байдаг. За тэрнтэй холбоотой манай энэ бүрэлдэхүүн нэг гээд энэ явж байгаа 826 айлын усуулттай холбоотой нийтлэлээр Sentali гэдэг олон улсын ийм компани ажиллаж байгаа. За тэр маань бол ер нь бол Лондонд буюу Англид одоо бейс гэх нэмэлт гэж Английн тийм Sentali гэдэг олон улсын компани ажиллаж байгаа. За 3 дахь асуултын хүрээнд баян хөшөө шар хад хизээ ихэд хизээ дуусах төслүүд вэ гэсэн байна. За бүрэлдэхүүн нэгийн хүрээнд бол мэдээж төслийн эхэлсэн одоо онцлог цагнаар ирсэн. За баян хөшөө шар хад дэмийн бүрэлдэхүүн нэгийн барилгууд маань бол ер нь бид хүн 2026 онд багтааж тусаж өсөмс бүр ингэ зорио ажиллаж байгаа. За мэдээж бүрэлдэхүүн хоёртой холбоотой асуудал дээр бол одоо 25 онд эхлээд 2030 он хүртэл эхний байдлаар төлөвлөгөө гарцсан гэж явж байна гэж ойлгож байна. За миний зүгээс ийм хариултууд хэлэх. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор банкуд хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ? Бусад орон сууцны зээлээс гол ялгаа юу вэ? За тэгээ сангийн схемээр явж байгаа тохиолдол ер нь зардал нэмэгдэх үү гэсэн асуулт байна. За энэ асуултанд би хариулъя. Банкуд хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ гэхлээр ер нь аль банкаас асууж байгаа юм бол бид нэр ер нь бол арилжааны банкудтай бас нэлээдгүй уулзтыг явж байгаа. Тэг ингээд мэдээлэл явж байгаа. Банкн дээр бол шаардлагууд нь юу вэ гэхлээр дэж нөгөө одоо Монгол банкны зохистой харьцаа, шаардлага шалгуурыг хангасан байх ёстой. За тэгээд ногоон юм одоо барилгын ногоон зээлийн ийм санхүүжилтийн газар хэлцтэй. За ийм одоо үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх гэсэн шаардлага байдаг. За дээрэс нь бол моргежийн санхүүжилтийг бас гаргадаг ийм гэсэн ийм үндсэн шаардлага шалгууруудыг хангаж байгаа юм бол банкудтай бол бид нар бол хамтран ажиллах гэрээгээ байгуулад явах юм бүрэн боломжтой. Банкуудын хувьд яах вэ гэхээр бид нар бол банкуудыг зүгээр одоо листлээд яг энэ банкуд ингээд шаардлага хангаж байгаа гэсэн хамтран ажиллах гэрээний хуваарьнд бол байгуулчихна. Тэнгүүд болохоор үйл хөдлөл хөгжүүлж барилгын компаниуд нь өөрсдөө аль банкнаас хөгжилт авахыг бол өөрсдөө сонгоно. Тэгэхээр бидний зүгээс бол одоо хамтран ажиллах боломжтой банкудаа зарлаад ингээд хамтран ажиллах гэрээгээ байгуулчихна гэсэн үг. Тэгэхээр үйл хөдлөх барилгын компаниуд маань аль банкнаас санхүүжилт авахыг хүсэж ин тэр банкн дээр очиж санхүүжилтээ авна. Тэгэхээр энэ дээр бас одоо арилжааны банкуудын маань зүгээс манай төсөл дээр нөгөө шорт лист болох одоо энэ сонгож олуулдаг үед одоо өөрсдийнхөө зүгээс бас хамтран ажилладаг энэ байгууллагуудаа мэдээлэлээр хангаад за ингээд явах юм бол бүхний бас оролцоо бас нэмэгдэх боломжтой. За сангийн схемээр явбал зардал нэмэгдэх үү гэдэг асуулт байна. Мэдээж сангийн удирдлагыг хэрэгжүүлэхэд зардал байгаа. Менежментийн төлбөр төлөгдөнө. За энэ төлбөр бол олон улсын түвшинд 2% байдаг. Бидний нэг бол 0.25 хүртэл бууруулахаар ингээд төлөвлөж явж байна. Энэ бол нэлээдгүй буурж байгаа гэж байгаа. За сангийн схемээр явснараа бол зардал талаасаа илүү одоо хүртээмж талаасаа илүү нэмэгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид нар энэ дээр орж ирснээр бол энэ хувийн хвшлийн оролцоог илүү их дэмжсэн схем одоо бий болгож байгаа. Энэ дээр бол $1 бид түрүү хэлсэн $3 болох энэ схемийг бол бид нар хэрэгжүүлэхээр ингээд явж байна гэж ойлгох хэрэгтэй. За дараагийнх нь сангийн онцлог юу гэлээ? Эрх зүйн орчин бүрдсэн үү гэж байна те. Энэ дээр бас хариулт өгчий. Сангийн онцлог гэх юм бол та бүхэн ер нь бол сан гэд хэлэхлээр нэлээдгүй буруу ойлголт байдаг нь юу вэ гэхээр энэ төрийн нөгөө одоо яг онцлогтой төрийн тусгаалсан чиг үүрэгтэй сангуудтай нэлээд хольж ойлгох юм тохиолдлууд их байдаг. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигсэн за бусдын сангуудтай ойлгох юм ойлголт байдаг. Манай сангийн хувьд юу вэ гэхээр
Энэ бол хөрөнгийн зах зээл дээр одоо бүртгэгддэг. Санхүүгийн цэцлэх оронд одоо хяналттай авдаг хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулагддаг. 2013 онд энэ одоо хууль нь батлагдсан байдаг. Тэгэхээр үүнээс хойш бол нэлээдгүй олон одоо хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулалтаа явж байгаа. Та бүхэн мэдж байгаа одоо мандал ирээдүйн сан, за ингээд мандал private equity, за ингээд босод артын бас сангууд байдаг тий. За ашид asset management-ээр бас ингээд хөрөнгөлтийн сангууд, ингээд сангууд байдаг. Тэгэхээр яг энэ сангийн зохицуулалтад явж байгаа онцлог нь бол энэ зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хувьд бол засаглалын хувьд бол нэлээд өндөр шаардлага шалгуур хангасан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ шаардлага шалгууруудыг хангаж байгаа гэдгээр бол энэ бол онцлогтой. Дээрээс нь бид нэр уур амьсгалын ногоон сангийн санхүүжилт, за Аз хөгжлийн банкны төслийн дундын санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх энэ хүрээнд бол тухайн байгууллагуудаас санхүүгийн удирдлагын үнэлгээ гэдэг үнэлгээ хийгддэг. Энэ үнэлгээн дээр бол бас яг энэ засаглалын хувьд бол нэлээд өндөр ач холбогдол өгч энэ бол шаардлагуудыг тавьдаг юм байгаа. Тэгэхээр онцлогийн хувьд бол ийм байна. За бусад оролцогч талуудад ямар нэг хүндрэл нэмэлт ажил үүсгүү гэдэг дээр бол энэ дээр бол нэг айхтар тийм одоо хүндрэл учрах асуудал байхгүй гэж харж байгаа. Ялангуяа банкуд маань бол одоо олон улсын зах зээл дээрээс тийм үү хөрөнгө оруулалт татчихсан тийм. Тэгэхээр бид нар бол манай санхүүжилт бол банкар, алжины банкар дамжиж явна. Тэгэхээр алжины банкуд маань бол одоо энэ биржийн бус зах зээл дээр одоо бондоо бүртгүүлэх замаар бол бид нар бондын санхүүжилт хийгээд явна гэж ойлгох хэрэгтэй. За төлбөрийн чадварт нийцсэн орон сууц гэдэг юу гэж ойлгох вэ гэдэг асуулт нь энэ дээр би бас нэг хариулт өгье гэж бодож байна. Шаардлагатай бол бас манай гандлага зөвлөх маань бас өгнө гэж бодож байна. Энэ бол олон улсын ойлголт байдаг. Тэгэхээр ер нь бол манай төслийн зүгээс ямар шаардлага байдаг вэ гэхээр өрхийн орлогын түвшинг ялгаатай байдлаар хувааж аваад 10 түвшинд хувааж аваад за тухайлбал яг орлогод нийцсэн орон сууцыг бол өрхийн одоо орлогын түвшнэр 4-өөс 7 дугаар бүлэгт хамаарч байгаа өрхүүдэд санд болгоно. Ингэхдээ бол тухайн өрхийн 1 сарын мөнгөн зарлагын одоо 30% хүртэл нь бол одоо яг энэ орон сууцтай холбоотой зээлийн хөндлөлт болон ашиглалтын шаардлага, ашиглалтын зардалтанд төлөөд явна гэсэн одоо ийм одоо юу гэдэг шаардлага тодорхойлт байдаг. Гэхдээ бидний зүгээс бол өрхийн орлогын судалгаа хийгээд үзэхлээр энэ тоог бол жоохон өсгөх шаардлагатай байна гэдэг одоо судалгаа хийгээд за энийг бол 45%-аар ингээ өсгөөд сүүлийн төслийн өөрчлөлтөөр ингээ оруулаад явж байгаа. За яг олон улсын түвшинд бол янз янзын ойлголтууд байдаг. Тухайлбал орлогод нийцсэн орон сууц нь одоо зах зээл дээр борлуулагдж байгаа орон сууцны үнийн 80-аас доош хувийн үнэтэй байх юм бол энэ орлогод нийцсэн орон сууц гэдэг ангилалд хамаарна ч гэдэм үү те. Ингээд энэ бол ингээд зохицуултууд тодорхойлтууд нь ингээд өөр өөр байдаг. За дараагийн юунууд нь болохоор юу гэх шиг байна те. Стандартын холбоотой асуултууд байх шиг байна. Би хариулаад ирв шүү. Тий. За орлоготой холбоотой асуудал дээр ороод төслийн зүгээс ялангуяа Аз хөгжлийн банкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтийг хүрээд тодорхой судалгаануудыг яг айлаар нь яваад хаалганд өгсөж байгаа амжилттай холбоотой бүх одоо судалгаануудыг авчиж тэрэн дээр үндэслэж хийж бас тогтоогоо явж байгаа. Тэгэхээр түрүүний манай одоос багны менежер хэлж байгаагаар бас тодорхой судалгаан дээр үндэслэж хийж орлоготой холбоотой асуудлуудыг бас тулгуурлаж хийж энэ байрны төлөвлөлтүүд бас хийгдэж байгаа гэж ойлгож байна. За энэ орлоготой холбоотой асуудал гэсэн байрны дундаж метр квадраттай холбоотой асуудал дээрс нөлөөлж байгаа. За энэ дээрээс тийм асуулт орж ирсэн байна. Дундаж метр квадрат нь ямар вэ? Төслийн бүрэлдэхүүн нэгийн хүрээнд бол үндсэндээ бол орлогот нийцсэн гэдэг утгаараа бол том метр квадрат орос үзвэл одоо маш их хувь эзэлж байгаа. За том гэдэг нь болохоор 50-аас дээш 70 хүртэл гэж ойлгож байна. За 50-аас доош буюу ерөнхийдөө 40-оос 50-ийн хооронд
ерөөхдөө зөнхөлсөн одоо медик квадратууд бол эзэлж байгаа. Хоёр тийм орос улс үзүүл. За тэр нь юунаас гарч ийн гэхээр яг энэ дурдж байгаа ажилтнууд тухайн одоо өрхийн тэр бол амьдарч байгаа. Ялангуяа манай дээр төслийг хэрэгжүүлж байгаа баян шуушаад хоёр талбар дээр хийгдсэн судалгаануудаас үндэслэж энэ барилгын төлөвлөлтүүд хийгдэж байгаа гэж бол харж байна. За ногоорос улстай холбоотой ямар стандартыг одоо явуулж байгаа вэ? Монгол нэгдсэн стандарт байгаа гэсэн. За энэ дээр бол бидний саналцуулалт дээр нэлээд дэлгэрэнгүй дурдсан болохоор автаад юм явах. Бас тодорхой мэдээллийг авч чадаагүй хөнгөж ойлголоо. За ерөнхийдөө товчхон хэлэхэд бол олон улсын согоо корпусаас эрхлэн гаргадаг ээж гэдэг ногоон барилгын стандартыг манай туслаад хэрэгжүүлээ явж байна. За Монголд бол одоохондоо мэдээж ногоон барилгатай холбоотой эдийн стандартууд эрэгтэйд ингээд хэлэх төвшөнд явж байгаа ч гэсэн яг барилгын материалтай холбоотой за эмбодод гэж нэрлэгдээд байгаа тэр эрчим юуны хөлөмжийн одоо үйлдвэрлэлийн холбоотой тэр асуудал дээр хөлөмжийн тэг ялгарлыг тооцсон гэх юм үнэлдэг тарах тэр дотоодын стандарт үнэлгээний систем гараагүй. За тэрнтэй холбоотой бол зайлшгүй нь бол улсын стандарт үйлдвэрлэлийн төр зүг бол байна. Мэдээж дулаантай холбоотой ч юм уу барилгын хүчний паспорт ч юм гэх мэтлэн асуудлууд бас дотоодын баримтчууд байгаа гэж бодож байна. За олон улсын хүч баримтуудын хувьд бол тэрнтэй нэг хайхтар зөрүүд байхгүй гэдэг төр зөрвийг. Тэгэхээр ер нь бол яг одоогийн төвшөнд бол олон улсын юм барьж байна гэж ойлгож байна. За ямар шалгуур үзүүлэлтээр ногоон орос усны хоруулах газраа сонгосон бэ гэсэн асуулт ирсэн байна. За мэдээж энэ нийслэлийн барьж байгаа бодлогын хүрээнд дэдвийг хөгжүүлэхтэй холбоотой гэр ороолын энэ төслүүд маань хэрэгжиж байгаа. За тэр маань бол маш олон үр дагавар бодлого юу гэдэг нийлүүлэх бүхэн ийм төслүүдийн хүрээнд хэрэгжиж гэж ойлгож байна. За автотой холбоотой нийслэлийн хөгжлөлийг бас дэдвийн өдрөө зөвсөлтөд төлөвлөлттэй холбоотой гэх мэтлээ олон асуудлууд бол цаана явж байгаа. За дараагийн нэг гол шалгуур үзүүлэлт нь юу гэхээр Азийн хөгжлийн банкнаас түрүүний бас илтгэл дурдгдсан. Нэгдүгээр хэлхний болон үндсэн дэд үтсийн асуудлуудыг бас өмнөх төсөл маань шийдээ явсан байгаа. Дэд төвүүдийн хүрээнд. За тэр Азийн хөгжлийн банкнаас шийдсэн тэр одоо юу гэдэг үндсэн дэд үтсийн шийдсэн тэр талбарууд дээр бол манай намс хүссэн төсөл хэрэгжих нь болцоо хангалттай явж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр бол талбар сонголттой холбоотой асуудал тийм хариулт өгөө. За дараа нь болохоор за үнэтэй холбоотой асуудлууд иргэсэн байна. За үнэтэй холбоотой асуудал дээр мэдээж бол одоо нийслэлтэй байгаа болгон төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагууд бол тодорхой хэмжээнд бол бас ярилцсан юмшинд бол хийгдэж байна. Эхний байдлаар бол манай Орос улсны босгон маань бол нэг 2,400-аас 2,600 метр квадратыг юм гарч байгаа. За энэтэй холбоотой мэдээж бас яг борлуулалт хүнтэй холбоотой асуудал дээр бол тодорхой хэмжээний шийдвэрүүд бол цаашаастай захиалагч болон төсөл хэрэгжүүлэх байгууллагаас гараа явна гэж ойлгож байна. Тэгэхээр эхний барилгууд маань бол эндсэндээ 2025 оны одоо 1-р дугаарт орно. За тэгвэл энэ бол яг тогтоо явчих байх гэж ойлгож байна. Мэдээж үнэтэй холбоотой асуудал дээр газар чөлөөлөлттэй холбоотой асуудал явж байгаа учраас тухайн одоо кейс бай кейс гэж нэрлэгддэг яг нөхцөлтөнд тааруулсан одоо тухайн иргэнтэй холбоотой гэрээний шатны бүр навьжсан онцлог бол явна гэж ойлгож байна. За орон сууцны талбай сонголтууд 50 м дотор байх уу гэсэн байна. За ер нь бол зөнгөлж байгаа нь бол 50 м дотор явж байгаа гэж ойлгож байна. За ногоон орон сууцны хоруулын дэд бүтцийг хэрхэн шийдвэхээ төвийн шугамд холбогдох боломжгүй газар цаашид ногоон орон сууц баригдах уу гэсэн байна. За манай энэ төслийн хүрээнд л одоо бүрэлдэхүүн 1-2 дугаар одоо хэрэгжих энэ 5000 гаруй орон сууц маань төвийн шугамтай ийм барилгууд дээр хэрэгжиж байгаа. За цаашдаа бол мэдээж энэ төвийн шугамын хүрэлцээтэй холбоотой асуудлыг магадгүй дараагийн төслүүд бол ялангуяа ногоон сошиалтай холбоотой дараагийн төслүүд бол хэрэгжих болов уу гэсэн юм зөвөр таамаг байна. Тэрнээс бол яг одоогийн хэрэгжиж байгаа батлагдсан газрууд маань дандаа төвийн шугамтай дэд төвийн хүрээнд байгаа ийм төсөлдөд байна. За барилгын компанийн хувьд ногоон стандарт нийцээ орон сууц барих зардал тооцоолсноос өндөр өгсөн тохиолдол яах вэ гэсэн байна. За ерөнхийдөө яг ногоон орон сууц гэхээр бид бүхэн бас бүх юм нь ингээд нэг цоошин юм шиг ойлголт бас байж болохгүй. Ерөнхийдөө би түрүүн бас вебцийн донд хэлээ явсан. Төсөв маань бол ерөнхийдөө барилгын хүчний төв болон манай төрийн байгууллага эрхлэгийн байгууллагуудад тодорхой дотоодын одоо экспертүүдээр хянагдаад батлагдчихж байгаа. За тэр хүрээндээ бол мэдээж барилгын ажил маань явж байгаа. За барилгын ажилтай холбоотой мэдээж олон жилийг дамгадаг гэх юм уу тухайн одоо эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат олон одоо хил гайлын юм сая гэхэд бид нар ковид гэдэг маш том одоо нөлөөлөл үүсэж байгаа ч тэрнтэй холбоотой ийм асуудлууд бид бас тааруулж болж чадахгүй. Тэгэхээр мэдээж үнэтэй холбоотой
холбоотой асуудал дээр бол тухайн барилгын компаниуд сайн тооцоололтой бас одоо бэлтгэл хүрээнд бол мэдээж өөрсдийнхөө сайн тооцооллыг хийж эрсдлээ бас тооцож тавраарч хэмжээ ашиг шаардлагатай гэсэн. За өрсөлдөлийн үр ашигын тооцоолол хийгдсэн бол танилцуулах боломжтой cost benefit analysis. За энэтэй холбоотой асуудлыг бас манай сангийн менежер маань ярил зүгээр баг. За мэдээж бүрэлдэхүүнийн хүрээнд бол эхний энэ явж байгаа 8 зайлын орос сууцыг бол газар чөлөөлтөнд буюу төслийн 20 дугаар үештний хэрэгжлийг хангах үз ийм хүрээнд бол нийслэлээс маань бас бодлого гаргаа явж байгаа. Тэрний хүрээнд бол 8 зайлын орос сууц бол төжигтэй газар чөлөөлтөнд бол ашиглагдана гэж ойлгож байна. За метров дээр түвнэн хэрхэн зах зээлд борлогдох судалгааны талаар тааш мэдээлэл өгнө үү? За зах зээлийн судалгааг хийх хүмүүс жил болгон хийгээ явж байгаа. За 2024 оны сүүлийн байдлаар Улаанбаатар хотын дундаж метр квадрат болгоор суусны үнэ үл ойролцоогоор 3.8 сая дээр явж байна. За мэдээж одоо миний ярьж байгаа судалгаа бол 2024 оны Q3 буюу одоо 9 сарын байдлаар ирж байна гэсэн үг. За сүүлийн байдлаар бол бас өсөлт тодорхой хэмжээнд ажиглаж байгаа гэдэг зүг зургуул байгаа. Гэхдээ яг харах хүмүүс дөрвөр үйлдвэрлэлийн судалгаа болохоор 5 хүн хэлцүүлэхэд бас жоон төвөгтэй байна. За мэдээж гэр оролын бүс баригдаж байгаа асуудал болон мэдээж орчинтой холбоотой асуудал дээр бол энэ дундаж үнээс бол мэдээж доогоор байх нь тодорхой байх. Тэр юмс хэлсэн зүйтэй. Гэхдээ яг одоо айл барилга дээр хэдэн дөрвөн нэмлэг авах уу гэдэг бол ялангуяа бүрэлдэхүүн хоёрыг хүрээнд бол тухайн оролцогч болон хөшөөлөгч компаниудаас нэлээд хамаарах юм асуудал. За тэрэн дээр бол нэг юм хэлэхээр байна. Ногоон орос усны хурал барихад төлөвлөсөн бүс нутагт амьдарч газрын гэрчлэгээ тохиолдолд усны хөнгөлөлт хэлбэрээс зэрэг хямдах боломжгүй болох уу гэсэн байна. За энэ айлууд тэгвэл бас тодорхой хэмжээнд асуудлыг шийдэх гэдэг ийм За гантулаг зөвлөхийн маань сүлжээний асуудал, техникийн асуудал гарсан юм шиг байна. За та бүхний нэмэлтээр ирүүлсэн асуултуудыг за тусад нь бас имэйлээр оролцож байгаа илтгэгч нар маань тусад нь танилцуулах боломжтой байх гэж бодож байна. За тэгээд төр зур хуулийгээд за буцаагаад орж ирэх боломжгүй бол өнөөдрийнхөө вебинарыг үгээр өндөрлөе гэж бодож байна. Оролцсон та бүхэндээ за идэвхтэй асуулт асуусан та маш их баярлалаа. За түвшин баг нь менежер хувьд энэ асуусан асуултуудаас нэмж тайлбар өгч юм уу хариулах хариултууд байгаа юу? За төслийн үр ашигын тооцоол хийгдсэн бол танилцуулах боломжтой юу гэж cost benefit analysis гэдэг. Мэдээж энэ бол хийгддэг. Гэхдээ энэ бол одоо зөвхөн сангийн хүрээнд хийгддэг юм тооцоол биш. Энэ бол төслийн хүрээнд нийтдээ нийт хөрөнгө оруулалтын тооцоол нь бол яаж өртөг зардлаа нөхж байгаа юм бэ? За гэхдээ энэ бол зөвхөн одоо санхүүгийн үр өгөөжлөөс илүүтэйгээр одоо бусад үр өгөөжүүд ялангуяа нийгмийн ач холбогдолтой, байгаль орчны ач холбогдолтой тухайлбал одоо хөлөмжийн ялгарлыг хэрхэн бууруулж байгаа юм. За тэрний үр нөлөө нь ямар гэдгийг те. За ажлын байрыг яаж нэмэгдүүлж байгаа юм гэдэг юм уу. Энэ бүх тооцооллуудыг бол хийгээд гаргасан тооцоол байдаг. Энэ дээр бол бас яг энэ одоо cost benefit analysis за economic IRR гэдэг тооцсон тооцоолууд бүрэн бий. За юм байна.
Аавчлаарай миний бас нэг техникийн садлал гараад буцаа орж ирж байна. За тэгэхээр багна менежмент бас үргэлжлүүлээ хариулаа явцсан бахаа гэж мэдэж байна. Энэ нөгөө доотлын 3 асуултууд нь ерөнхийдөө ногоон орон сууцны юугаараа даваа талтай бай гэсэн юм байна. Ипотект хамрагдах шалгууруудыг хэрхэн тогтоох вэ гэсэн асуулт байна. За би нөгөө нэг ипотектэй холбоотой дээр нь тайлбар оруулж хийж бодож байна. За энэ дээр бол бас нөгөө манай төслийн бидний одоо өмнө хүлээсэн үүрэг буюу одоо уран амьсгалын ногоон сан дээр жишээлбэл одоо 45% нийт одоо орон сууцны худалдаа авалт хийж байгаа өрхүүдээс ирж байгаа ипотекийн зээл авч байгаа өрхүүдийн 45% нь эмэгтэй өрхтөл болсон байна ч гэдэм үү те өндөр настай ирээд байна ч гэдэм ингээд шаардлагууд байдیں۔ Тэгэхээр нөгөө одоо ногоон ипотект хамрагдах шалгуур нь бол одоо бас төслийн хүрээнд энд авигдсан шалгуурууд байгаа. Зүгээр яг арилжааны банкуудын одоо энэ нөгөө засгийн газрын хөнгөлөлтөө санхүүжилтийн хөтөлбөр, ипотекийн зээлийн хөтөлбөр хийж байгаа энэ санхүүжилттэй бол тунга ойролцоо юм шаардлагууд бол байгаа. Харин төслийн зүгээс бол одоо тэр өрх толгойлсон эмэгтэй өрхүүд болон одоо энэ өндөр насны зэргийн хүүдэд бол бас тодорхой хэмжээний ипотекийн зээл шаардлага анхгүй болвол одоо түрээслэх дэмжлэг гэдэг нь энэ хэлбэр дээр бас тодорхой хэмжээний шийдлүүд гараа явж байгаа. За ногоон орон сууцны даваа талтай холбоотой юм дээр бас нэмээд тодруулах хэлье. Яг уу даваа тал гэхээр за мэдээж ашиглагч болон нөгөө тухайн орон сууцнд орж байгаа юуны хувьд бол хэрэглэгчийн хувьд бол нөгөө ашиглалтын зардалтай холбоотой асуудлууд дээр мэдээж даваа тал үүшин. За тэр нь бол цөмний 2 жилээр тооцогдохгүй тухайн байдлын имжлэгтэй холбоотой асуудал дээр нэлээд одоо тэр өндөр хувийн асуудал орж ирэх баг. За хоёрдугаар ялгын материал дээр тавьж байгаа шаардлагатай холбоотой одоо чинь түрүүн би илтгэл дээр дурдсан шалнаас ахуулаад цонхноос ахуулаад гэсэн юм чанартай материалуудыг тодорхой хэмжээний бас өртөгтөн нөгөө бяцлагууд тусламжгүй юу татаасаар шийдсэн ийм одоо бас хөрөнгүүд одоо тухайн юм дээр очино хэрэглэгчдэр одоо ашиглагчдаар очино. За томоор нь буюу одоо яг юу гэдэг нийтэд нь ингээд аваад үцгээр бол мэдээж нөгөө 20% хэмнэлт гэдэг байгаа түрүүний тэр 9 дотор гараад байгаа хэмнэлтүүд нь манайх бүхий л талд бол мэдээж даваа талууд нь ирнэ. За ялангуяа энэ олон барилга дээр тэр 20% гэдэг тоо бол маш өндөр одоо санхүүгийн болон одоо байгаль орчны хөрөлн борчны даваа талуудыг бол чухал харагдаж байгаа. Тэгэхээр яг уу одоо энэ нийслэлийн хүрээнд явж байгаа энэ дэлгэцийн хүртээмжгүй гэх юм уу одоо ер нь бол нэлээд одоо төвхтэй байгаа энэ нөхцөл байдалд бол ялангуяа манай зардлын салбар бол цаашааштай энэ дулааны хэмнэлттэй ийм ногоон орон сууц хийхээс өөр тийм одоо юу байхгүй гэж ойлгож байна. Сонголт байхгүй гэж бас ойлгож байна. За баярлалаа. За нэг нэмэлт асуулт орсон юм. Тэнд хариуллаа. Тэгээд вебинараа дуусгах гэж бодож байна. Ногоон их усүр татаагүй банк орох боломжгүй юу гэж асуусан байна. Түрүүнд нөгөө нэг банкуд хэрхэн оролцох вэ гэдэг дээр. За тэрэн дээр би хариулт хэлчихье те. Их усүр татаагүй банкуд оролцож болно. Энэ бол бидний хувьд зүгээр юу гэж хэлж байна вэ гэхээр сая 2-7 хоногийн өмнө болсон ногоон санхүүжилтийн форум дээр жишээлбэл банкуд нэг юм ярьсан. Энэ юу гэж юм бэ гэхээр ер нь бол банкуд одоо ногоон чиглэлээс бол ногоон одоо хөрөнгө оруулалт чиглэлээр ойролцоогоор 1.5 тэрбум долларын commitment-ийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан байна. Гэхдээ нөгөө талдаа энэ их усүрээ зарцуулъя гэхлээр яг энэ шаардлагыг хангаж байгаа ногоон төслүүд байхгүй байна гэдэг асуудал яригдсан. Тэгээ бидний хувьд бол ээж гэдэг стандартыг хангасан орон сууцнуудыг санхүүжүүлж байгаа нь бол одоо нэг талдаа та бүхний одоо энэ шаардлагатай гаргаж чадахгүй байгаа цаашаа гаргаж чадахгүй одоо энэ хүсрийг бол mobilize хийх юм боломжийг бүрдүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ дээр бол мэдээж нөгөө одоо цаатлынхаа
их үүсвэр одоо бүрдэж байгаа буюу зээл авч байгаа өрхүүдэд ачаал нь ногоон хэрвээ их үүсвэрийг оруулах юм бол уурах боломжтой л гэсэн санаа хэлж байгаа. Тэгэхээр яг банкуудын зүгээс бол тэр их үүсвэрүүдээр л одоо оролцоно л гэсэн. Тэгэхээр гол нь заагаад манай сангаас очих санхүүжилт болон арилжааны банкны өөрсдийн их үүсвэр буюу тэр нь заавал ногоон байгаагүй. Энэ их үүсвэрүүд одоо ойлгогдоод эцсийн зээлдэгчдэр очих хүн маань тодорхойлогдох учраас бидний зүгээс энэ барьж байгаа орон сууцныхаа үн өртгийг бууруулах зорилго тавьж байгаа учраас одоо энэ өртөгдөл тал дээрээ хэрвээ ногоон хямд өртөг ингээд бид бидний их өсвөртэй болоод цаашаа санхүүжилт хийх юм бол энэ төслийн маань бас том зорилго маань биелэхэд өхөн болгомаа гэсэн санаа байгаа. Гэхдээ банкуд маань бас заавал ногоон хүсэл татаагүй ч гэсэн өөрийнхөө одоо хадгаламжийн хүсэл гэдэг юм хүсвэрээсээ санхүүжилтийг бас ингээд хийх боломжтой. Тэрэн дээр бол ямар одоо үнэртгөөр санхүүжилтээ хийх вэ гэдгийг бол арилжааны банктай ярилцах төвшөндөө бол ингээд хэлцээд байна. Түрүүн бас нэг асуулт ирсэн байсан. Арилжааны банкуд руу хизээ өдрийн ажил урилга явуулах вэ гэдэг. Тэгэхээр бидний зүгээс бол одоо нэг шийдвэр хүлээгдэж байгаа буюу одоо сангийн бүртгэлийн ажлаа эцэслэг ажил маань явагдаж байна. Тэгэхээр одоо бол бид нар эхний байдлаар санхүү үндэслэх ороноос сангаа бүртгүүлэх баримт бичиг дээр бол зөвшөөрлөө авсан. Одоо хөрөнгө оруулагч талтайгаа буюу нийслэл талтайгаа гэрээгээ байгуулад ингээд улсын бүртгүүлснээр албан ёсоор бол энэ компани төлөөлж энэ санг бол удирдах ажиллах энэ эрх нь үүснэ. За энэ эрх үүснээрээ одоо банкуд руу урилга явуулах ажил маань үлдэж байна. Энэ ажил маань бол энэ аман дуусч ин тэгэхээр оны ихээр бол хийдэд явахаар ингээд бид төлөвлөд ингээд явж байгаа шүү. За баярлалаа. За өнөөдрийн вебинарт оролцсон бүх оролцогч нартай бас баярлалаа гэж хэлье. За сонирхолтой танилцуулга тавьсан илтгэгч нартай мөн баярлалаа. За манай дараагийн зохион байгуулах Knowledge-Sharing вебинарт идэвхтэй оролцоорой гэж та бүхнийг урьж байна. За бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.